Олдсондоо баяртай байна. Өнөөдрөөс эхлээд хамтдаа бас Библийн тухай судлах гэж байна. За Библийн тухай судалгаас өмнө бүгдээрээ хамтдаа Библийн бурханд залбираад тэгээд эхлэх юм байнамаа. Зарим хүмүүс нь сайн залбирч мэдэхгүй байж магадгүй тийм ээ. Сайн мэдэхгүй бол зүгээр сайн сонсцсон ч бас болно. Тэгээд төгсгөлд нь амен гэж хэлж байгаа юм. Тэгээд амен гэдэг нь би өөнд санаа нэгтэй байна гэсэн үг юм байна. Тэрийг дагаад хэлж болно, хэлэхгүй байсан ч болно. За тэгээд юу гэсэн би төлөөлөө залбирна. Тэгээд хамтдаа залбираад тэгээд семинараа эхэлцгээе. Биднийг хайрладаг бурхан минь баярлалаа. Өнөөдөр бурхан таны үгийг сонсох энэ боломжийг өгсөн талархаж байна. Толгой бүхэн залбирж байгаа хүн нэг үржлэн бурхантай хамт байж сахиж хамгаалж өгөөрэй. Бурхан таны үгийг илүү сайн ойлгож ухаарахад та тусалж удирдах өгөхийг хүсэж байна. Энэ сууж байгаа хүмүүсээс нэгэн ч алдагдахгүйгээр бурхан таны өмнө таны хүслийг бүрэн гүйцэд ойлгож ухаарч мөнхийн диваачнд очих хүмүүс болж чадахт нь та тусалж удирдах өгөөрэй. Өнөөдрийн семинарын эхлэлээс төгсгөлийг бурхан танд даатгаж байна. Биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа Библиэс нэг ишлэл уншаад тэгээд эхэлцгээе. За харагдаж байна уу? За хамт уншийе. Бүх хүмүүсээ сонс, ертөнц дэлхийн бүх оршин суугчдаа чих тавь. Хүн төрлөختөн хүний хөвгөөд баян ядуу аль аль нь сонсцгоо. За эндээс харах юм бол бүх хүмүүсээ сонс гэсэн байгаа. За энэ хэсэг дээрээс харах юм бол нийтэд хандсан үгнүүд нэлээд олон гараад байгаа. За бүх хүмүүсээ гэж тийм ээ. Зарим нэг хүмүүсээ сонс гэж хэлээг байгаа шүү дээ тийм ээ. Бүх хүмүүсээ сонсорой гэсэн байгаа. Зарим хүмүүс бас боддог байгаа. За би сүмд явдаггүй юм чинь сонсоод яах юм гэж. Тийм ээ. Тэгээ сүмд явдаг ч ба явдаггүй ч сонсоод үзье гэсэн. Зарим хүмүүс бас бодож байгаа. Би сүмд явдаг юм чинь сонсоод яах вэ гэж. Явдаг хүмүүс нь хэрэггүй, явдаггүй нь сонс гэж бас хэлээг байгааз бүгдээрээ сонсорой гэсэн. Тийм ээ. Зарим хүмүүс нь би аврагдаад удацсан юм чинь сонсоод яах вэ гэж бас боддог байгаа. Тэр удсан модсон ерөөсөө хамаахгүй. Хүн л бол юу ч гэсэн сонсоод үзээрэй гэсэн. Тэгээ эндээс харах юм бол тийм хэцүү зүйл бас одоо хэлээг байгаа ч тийм ээ. Сонсоод үзээл гэж байгаа байхгүй. Шууд л одоо мөргөөд, шууд л залбираад, шууд зан үйл үлдээд тэгэх юм бол бас бид нар ч учрыг нь олохгүй юу хийгээд байгаа сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр амархан зүйл хийгээд үзээрэй гэж. Сонсоод үзээрэй гэж. Тийм ээ. За ертөнц дэлхийн бүх оршин суугчдаа чих тавь гэж. Энэ ертөнцийн оршин сууж байгаа хүн бол юу ч гэсэн нэг удаа нэг сонсоод үзэх хэрэгтэй. Чих тавих хэрэгтэй. Анхаарал хандуулах хэрэгтэй. Юу ярьж байгааг бас нэг анзаарах хэрэгтэй. Өөртөөгөө холбоод нэг бодож үзэх хэрэгтэй. Хамааралтай байна уу үгүй байна уу бас нэг бодож үзээрэй гэсэн. Тэгээ хүн төрлөختөн хүний хөвгүүд баян ядуу аль аль нь сонсцгоо гэсэн. Баяныг сонсорой, ядуунд сонсорой, аль аль нь сонсорой гэсэн. Тийм ээ. Зарим хүмүүс боддог сүмд дандаа жоохон амьдрал таарахын хүмүүс явдаг баха. Би бол сонсохгүй гэж. Тийм ээ. Сүмд ихтэй дандаа тийм хүн явна гэж юу аах вэ, тийм ээ. Зарим хүмүүс бас бодож байна. Сүмд дандаа баячууд явж байгаа баха. Би сонсохгүй гэж. Тийм ээ. Европчууд, Америкчуудыг ярих юм бол нэлийн одоо хангалуун хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь ихэнх нь Христ итгэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд тэрнтэй харьцуулах юм бол би тэр хэмжээнд хүрэхгүй юм чинь сонсоод яах юм бэ гэж хэлсэн байгаа. Тэгэхдээ баян байдаг ч байна уу, ядуу байдаг ч байна уу? Тэр ерөөсөө хамаа байхгүй. Энэ дэлхий дээр байгаа амьдарч байгаа л хүн болоод юу ч гэсэн нэг удаа сонсоод үзээрэй. Анхаарал хандуулад үзээрэй гэсэн. Тэгэхээр энэ 6 өдрийн турш одоо та бүхний хамгийн сайн хийх ёстой зүйл юу юм бэ гэхээр хамгийн сайн хийх зүйл нь сонсох байх. Тийм ээ. Эндээс харах юм бол сонсоод үз, чих тавь, сонсцгоо гэж ингэж хэлсэн байна. Тийм ээ. Тэгэхээр хамгийн сайн хийх зүйл нь эхний хэлжинд сайн сонсох байна. Тэгэхээр та бүхнээр ерөөсөө тийм хэцүү зүйл хийлэхгүй. Хэцүү даалгавар та бүхэн биелүүлэх шаардлага байхгүй. Зүгээр сайн сонсоод үзэх юм бол болно. Тийм ээ. За тэгээд энэ одоо юуны тухай сонсох гээд байгаа юм бэ? Бид бүхэн мэдээж Библигээ тэгэнгүүт та бүхэн сүмийн тухай ярьж байгаа гэдгийг ойлгож байгаа. Библигээ тэгэнгүүт бурхны тухай ярьж байна гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Тэгэхээр бид бүхэн юуны тухай сонсож үзэх гэж байгаа юм бэ? Олон шашны нэгийнхэн тухай сонсох гээд байгаа юм биш. Харин жинхэнэ бурхан гэж үнэхээр байна уу алгуу тэрний тухай бүгдээрээ жоохон бодож үзэж тэрний тухай бүгдээрээ нэг жоохон сонсож үзэх хэрэгтэй. Бас дээрэс нь хүн төрлөختний амьдралд хинэн ч бүгдэнд нь амьдралынхын төгсгөл гэж ирдэг. Амьдрал төгссөний дараа бид бүхэн ер нь хаашаа очих юм бэ? Тийм ээ? Там дивааж ингэж хүн болгон бүгдээрээ ярьж байгаа. Тэгвэл ямар нь тамд очиод ямар нь диваажинд очдөг юм бэ? Тэр тухай ч гэсэн бүгдээрээ нэг жоохон бодож үзэх үү. Библийн Иремья 23-ийн 23 дугаар ишлэл байна. Бүгдээрээ хамт уншийе.
Би алс холын бурхан биш, харин ойрхон байдаг бурхан босуу гэж эзэн тунхаглаж байна. Яг энэ жинхэнэ бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр би тийм хайгаад олдошгүй чандын хязгаарт оршдог тийм бурхан биш ээ гэсэн. Харин тэр бурхан өөрөөгөө юу гэсэн бэ гэхээр би бол ойрхон байдаг бурхан юм аа гэж хэлсэн. Тэгээ энэ бурхан гэдэг нь та бүхэн ямар бурханыг дүрсэлж байна вэ? За зарим хүмүүс бурхан гэдэг ихлээр бас ийм зүйлийг дүрсэлж иж магадгүй тийм ээ. Энэ бурхан одоо би ойрхон байна гэдэг юм болоо. Энэ бурхан ойрхон байвал чинь нэлээд хэцүү юм байна. Энэ жадаараа яаж чих юм бэлээ тийм ээ. За ийм бурхан ийм зүйлийг бас зарим хүмүүс бурхан гэж төсөөлж байгаа. Энэ одоо тийм ээ хүн юм уу, заан юм уу, бурхан юм уу, эсвэл хин нэгэн хүний зурсан урлагийн бүтээл юм уу тийм ээ. Энэ бурхан биднэрт ойрхон байна гэдэг юм болоо. Тийм ээ. За харах юм бол ийм бурхан бас байдаг юм байна. За ийм бурхан бас байна. Энэ ерөөсөө ингээл шатаж явдаг л бурхан байна тийм ээ. За тэгэл энтэй ойртох юм бол тэгэл бид нар юу ч гэсэн ихний ээлжин тэр түлэнхийн төв мөрүүл нэлээд хурдан явах шаардлагатай болох нь шүү дээ тийм үү. За тэгээд энэ доор нь ингээд нэг хүм мөнгө гიშгцэн ингээд байж байгаа. Ийм бас бурхан байна. Энэ бурхан биднэрт ойрхон байна гэдэг юм болов. За өөр бас зарим хүмүүс нь ийм зүйлийг бурхан гэж бодож байна. Зарим хүмүүс нь энийг бас бурхан гэж бодож байна. Зарим хүмүүс нь энийг бурхан гэж бодож байна. Тийм ээ. Эднэр одоо биднэрт ойрхон байна гэдээ ингээд хэлж байгаа юм болов. Библиэрээс харах юм бол бурхан гэж жинхнээсээ байгаа. Бас дээрэс нь бурхан гэдэг нэртэй зүйлүүд бас байгаа. Жинхэн болоод нэртэй зүйл хоёр хоорондоо ялгаатай юм аа гэж ингэж хэлсэн. Тэгэхээр аль нь жинхэн бурхан юм бэ? Аль нь бурхан гэж нэртэй мөртлөөсөө бурхан биш зүйл юм бэ гэдгийг та бүхэн энэ 6 өдөр семинар сонсоод үзэх юм бол хангалттай сайн ойлгох, мэдэх юм боломжтой. Энийг мэдхийн тулд яах ёстой юм бэ? Бүгдээрээ сайн анхаарахад бол, сайн сонсоход бол. Сонсохдоо яах вэ? Бүгдээрээ нэг жоохон бодонгоо сонсоод үзье. Нэгдүгээрт нь юуны тухай бодох вэ? Энд ярьж байгаа зүйл үнэн байна уу, худлаа байна уу та бүхэн бодоод үзээрэй. Та бүхэн энд 2 цагаа хөрөнгө оруулаад сонссон чинь шал худлаа юм сонсож байгаа тариул хичнээн гомдолтой байна. Тийм биз? Хоёрдугаарт нь бас нэг бодох зүйл байна. Юуны тухай бодох вэ? Энд ярьж байгаа зүйл надтай холбоо хамаарал байна уу гэдгийг та бүхэн бодоод үз. Хичнээн эндээс үнэн зүйл ярьсан ч гэсэн та бүхэнтэй хамааралгүй зүйл ярих юм бол та бүхэн ч бас л цагийн гар зулна үстэй тийм ээ. Тэгэхээр хоёр зүйл бодох нь тийм ээ. Нэгдүгээрт нь үнэн байна уу, худлаа байна уу? Хоёрдугаарт нь өөртөө мань хамаатай байна уу, хамаагүй байна уу? Энийг та бүхэн сайн бодонгоо сонсоод үзээрэй. Сонсоод үзэх юм бол тэр бурхан байна уу, байхгүй байна уу гэдгийг та бүхэн амархаа мэдж чадна. Сонсоод үзэх юм бол жинхэнэ бурхан нь энэ юм байна штэ гэдгийг та бүхэн амархаа мэдэж болно. Тэрийг мэдхийн тулд яах ёстой юм бэ? Та бүхэн сонсох хэрэгтэй, бодох хэрэгтэй. Библиэрээс харах юм бол өөрөөр юу гэж хэлж байна вэ гэхээр анзаарах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй, ойшох хэрэгтэй гэсэн. Жинхэнэ бурхан байсаар байхад өнөөдөр тэр жинхэнэ бурханыг мэдэхгүй хүмүүс олон байна. Яагаад вэ? Өөрсдийнх нь хандлага ойшоодгүй, анзаардгүй учраас. За, Дуулал 28-ийн 5 дугаар ишлэл байна. За, бүгдээрээ хамт уншийе. Тэд эзний үйл хэрэгүүд хийгээд гарынх нь бүтээлүүдийг ойшоодгүй тул тэр тэднийг устгана. Тэгээд дахин босгохгүй гэж. За эндээс харах юм бол юу гэж гинөө? Эзний үйл хэрэгүүд хийгээд гарынх нь бүтээлүүдийг ойшоохгүй байна гэж. Тэр жинхэнэ бурхан байгаа гэвэл тэр бурхан юу хийсэн бэ гэдгийг жоохон ойшоогоод анзаараад үзээч. Тэгвэл тэр бурханыг амархан мэдэж чаднаа. Тэр бурханы талаар жоохон анхаарад анзаараад ойшоогоод өгөөч гэж. Тийм ээ. Гэтэл өнөөдөр бид бүхний амьдарч байгаа энэ 21-р зуун болвол ерөөсөө юм анхаарахаа болцсон баг. Юм анхаарахаа болцсон. Хүүхдүүдээс тийм ээ юм бодсон асуулт асуух юм бол хүүхдүүд ихэвчлэн одоо үгүй би бодмооргүй байна, би даалгавар чи хиймээргүй байна гэж. Тийм ээ. Яагаад хүүхдүүд ингэ юм бодохоо болцсон бэ? Одоо бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед хүүхдүүд, та бүхний хүүхдүүд, ач зээнэр юм бодохоо болцсон ихэнх нь. Яагаад тэр вэ гэхээр тоглоом тогсороо тэр. Хүн бол ямарваа нэгэн зүйлийг ингэж харлаа. Харах юм бол дагцныхаа энэ хэсэгт ингэж хүлээж авч байгаа. Тэгээд духныхаа энэ хэсэг рүү очиод боловсруулж байгаа. Тэгээд тэрний дараа үйлдэл болгоод гаргах ёстой. Гэтэл яадаг вэ гэхээр сүүлийн үеийн хүүхдүүд дагцныхаа энэвд хүлээж аваад духныхаа энэвд боловсруулж идэл нөгөө тоглоомн дээр ялагдаад өгчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр өхгүй тулд яах вэ? Харангуйтаа шууд үйлдэлхийгээс урцсан. Тэгэхээр яадаг вэ гэхээр боддог юм нь баг багаар алга болцсон гэсэн. Тэгээд бид бүхний амьдарч байгаа энэ цаг үеийн ямар хүмүүс болсон бэ гэхээр боддоггүй хүмүүс болцсон. Өөрөөр хэлбэл юм анзаардгүй, анхаардгүй тийм хүмүүс болцгооцсон. 21-р зууны хүмүүс гэж. За энэ дээрээ зарах юм бол amusement гэж. Энэ нь ерөнхийдөө зугаа цэнгэл гэдэг зүйлийг одоо хэлж байгаа юм байна.
Энэ 21-р одоо зууны хүмүүс болохоор энэ зугаа цэнгэл хөөцөлдсөн үеийнхэн гэж байна. Тэгээ юугаар одоо зугаа цэнгэл болгож гинэ үү? Дэлгэц, тийм ээ. Зурагтны дэлгэц, компьютерийн дэлгэц, гар утсын дэлгэц. За тэгээд одоо хамгийн их одоо хүмүүсийн хүсэж байгаа зүйл мөнгө, сүүлийн үед санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэдэг яриа бас их гарч байгаа, тийм ээ. Тэгээд энэ жил ийм мөнгө одоо модонд орлоо, ийм одоо хувцас тренд боллоо гэх. Тэгээд баахан ийм мод хөөцөлддөг. За тэгжэл хөл бөмбөгийн дэлхийн аврах гэдэг ч юм уу ингээд спорт бас ингээд анхаарлыг нь татаад алга болчихно. Тэгээд гадна үзэмж, эсвэл одоо эрх мэдэл гэдэг ч юм, тийм ээ. Сүүлийн үед одоо манай улс төр нэлээд шуугантай байгаа. Юуны төлөө тэмцэл болж гинэ үү? Эрх мэдлийн төлөө тэмцэл болж штэ. Иймэрхүү зүйлүүдээр хүмүүс өөрсдөө зугаа цэнгэл болгодог. Тэгээд жинхнээс ойшоох ёстой юм ойшоодгүй, юу ч бодохгүй ингээд амьдраад байдаг. Тийм болохоор эцэстээ юунд хүрж яана вэ? Бодохгүй байгаагийнхаа үр дүнг нь бас одоо тэр хүмүүс өөрсдөө үүрх болж байна гэж. Бид бүхний амьдралыг ингээд харах юм бол өглөө босох үедээ яаж гинэ вэ? Дэлгэцтэй холбоотой л ер нь босч ирж штэ, тийм биз дээ. Сэрүүлэг тавьсан байдаг ч юм уу. Өглөө босоод бас хийж байгаа зүйл нь юу байна вэ? Чат ирсэн байна уу, тийм ээ? Хин одоо шинэ Facebook дээр юм тавьсан байна гэдэг юм уу? Хин одоо Instagram дээр юм одоо постлсан байна ч гэдэг юм уу? Өглөө босоод ингээ гар утастаа сэрдэг. Тэгээ орой унтах хүртлээ яах вэ? Гар утастайгаа нөхрөөсөөр байгаа л тэгэл унтахтаа хүртэл гар утастайгаа орой унтаж штт. Тийм ээ? Тэгээ шөнө орой нөгөө гар утсаа бас их харчнаа, гэрлийн унтраачаад их харчна. Тэгэнгүүт нөгөө нойр нь холжаад шөнө бас унтаж чадахгүй. Тэгээ шүнжингөө нөгөөдхөө нойр нь хөрөхгүй болохоор уцаа ухсараад бас яах вэ? Өглөө оройд ч устдаг, өдөржингөө нозорч явдаг ч юм уу. Иймэрхүү байдалтай болоод байгаа. За тэгээд яаж юм нэхлээр дэлгэц гэдэг юмнаас болоод хүн хоорондын амьд харилцаа байхгүй болж байна гэж. Тэгээд энэ дэлгэц гэдэг юмд ер нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгөө бүгдээрээ ингээд орчод байна гэж. Тийм ээ. За ингээд энэ дэлгэцийг хүн хэрэглээд байгаа биш. Дэлгэцэнд хүмүүс хэрэглэгдээд байна гэж. Тийм ээ. Ингээд яаж юм нэхлээр хүмүүсийн ухаан санаа гэдэг юм нь дэлгэц гэдэг юм руу яваад орчод байгаа учраас Бурхны талаар бодол байхгүй. Амьдралынхаа талаар бодол байхгүй. Библиэд тэгэхээр ойшоод. Тэгээ өөрсдийн гэсэн нэг юм нүхтэй болсон. Тэр нүх рүүгээ явж ороод тэр агуу руугаа явж ороод гадны ертөнцөөс өөрийгөө тасалждаг. Ийм болчиход байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ 7 хоногт яах вэ? Жохон сонсож үзье. Энэ 7 хоногт яах вэ? Жохон бодож үзцгээе бүгдээр. Тийм ээ? За тэгээд энэ зугаа цэнгэл гэдэг үг нь харах юм бол энэ нийлмэл үг юм байна л да. Тийм ээ? За тэгээд A гэдэг нь юу вэ гэхээр үгүйсгэх хэлбэр. Тийм ээ? За мёс гэдэг нь юу вэ гэхээр бодох, бодлогочрох, ямарваа нэгэн зүйлийг лавшруулах, сэтгэх гэсэн юм утгатай. Мент гэдэг нь оюун санаа. Тэгэхээр өөрийнхөө оюун санаагаараа хүмүүс ямарваа нэгэн зүйлийг гүн гүнзгий бодож лавшруулахаа болцсон үеийнхэн гэсэн. Бид бүхний амьдарч байгаа цаг үеийн өөр юм ба. Тэгээд бид бүхэн ч гэсэн энийг дагаад бас юмыг бодож лавшруулахаа болцсон ба. Тэгээд одоо яах вэ? Нэг юм жоохон бодоод үзье гэвэл би бодмооргүй байна. Наадах чинь бодож яах юм бэ гэж. Тэг бодохгүй байгаадах юм бол тэр хүн дандаа сайхан байдаг юм болов уу? Бодохгүй байгаадах чинь нэгэр хүнд сайхан үр дүн ирээд идэг юм болов уу? Өнөөдөр бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед бодож байгаа хүмүүс нь бодохгүй байгаа хүмүүсээ тийм ээ өөрийнхөө санснаар ингээд хөдөлгөөд амьдарч байгаа. Тэгэд энэ бодит байдал дээр түүхэнд ч гэсэн яадаг вэ? Хүмүүс бодож явах ёстой гэж. Бодохгүй байх юм бол тэрэнд хариуцлага байдгаа гэсэн. Та бүхэн одоо арай энэ цагт гар утсаа оролдож байгаа юм шүү дээ. Жаахан бодож үзье бүгдээрээ. За энэ одоо хүний хин гэдэг вэ гэхээр Отто Адольф Аймен гэдэг хүн байгаа. Энэ хүн ямар хүн бэ? Энэ хүн 1939-с 45 оны хооронд Гитлер гэдэг хүн 6 сая орчим еврей хүнийг устгасан байгаа. Тэр 6 сая еврей хүнийг устгах үед Гитлерийн тушаалыг гардан биелүүлсэн хүн байна. Өөрөөр хэлбэл Гитлер устгах гэсэн тушаалыг өгөх үед энэ хүн тэр тушаалыг гардан биелүүлсэн байхгүй. Тэгээд 45 онд яасан бэ гэхээр германчууд ялагдсан. Германчууд ялагдаад энэ хүнийг хайсан чинь энэ хүн алга болсон байсан. Тэгээд яасан бэ гэхээр энэ Израилийн одоо тагнуулын байгууллага нь Мосад гэдэг нэртэй байгууллага байдаг. Тэр Мосад гэдэг байгууллагаас энэ хүнийг хайсан баг. Тэгээ хайсаар байгаад энэ хүнийг олсон. Тэгээ олоод яасан бэ гэхээр энэ хүн одоо энэ Израильд ирсэн шүүх хуралд орж байгаа. Тэгээ шүүх хурлын үеэр шүүгч энэ хүнээс асуусан. За Аймен чи 6 сая хүний амьд хүрсэн. Чи өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрж гинэ гэж. Тэр үед Айменыг хэлсэн алдартай байдаг. Муугаараа алдартай байдаг. Юу гэж хэлсэн бэ Аймен? Би бол цэргийн хүн байсан. Гитлер бол миний дарга. Цэргийн хүн тушаалаар явдаг. Би тушаал биелүүлсэн тул буруугүй гэж. Тэгээд игсэн чи яасан бэ гэхээр 1962 оны 6 сарын 1-нд
манай Монгол улсад хүүхдийн баяр болдог тэр өдөр энэ хүнийг цаазалсан баг. Тэгээ цаазлах үедээ ямар шалтгаанаар цаазалсан бэ? Отто Адольф Аймен 6 сая хүний хувь тавилантай холбоотой зүйл хийж байгаа мөртлөөсөө бодоогүй учир цаазлав гэж. Бодоогүй учраас. Тэгэхээр бодохгүй, анзаарахгүй, үл ойшоож хайхрахгүй юмнаа. Тэр бол ерөөсөө тийм зөвтгөгддөг зүйл биш. Энэ хүн бол 6 сая хүний хувь тавилантай зүйл хийж байхдаа бодоогүй. Тэгээ цаазлагдсан. Бид нэр одоо 6 сая биш юм аа гэхэд өөрийнхөө хувь тавилангийн тухай жоохон бодож үзье л да. Тийм биз дээ. Тэгэхээр бүгдээрээ нэг жоохон бодож үзцгээе. За. Йов номны 34-ийн 3-аас 4-р ишлэл байна. Йов 34-ийн 3-аас 4. За, бүгдээрээ хамт уншийе. Хоолыг тагнаа амталдаг шиг үгийг чих шалгадаг юм. Шийдвэрлэхээр өөрсдөө сонгоцгоё. Юун сайн гэдгийг дундаа мэдцгээе. За, эндээс харах юм бол хоолыг тагнаа амталдаг гэж. Бидний энэ ам тагнаа бол бас их одоо тийм үнэхээр мундаг. Жохон буруу хоол байх юм бол ихэвчлэн буцаагаад ингээ гаргацдаг болохгүй юм байна гэдэг. Тийм биз дээ. Бидний ичиг ч гэсэн зөв юм ярьж гинөө, буруу юм ярьж гинөө гэдгийг ерөнхийдөө бол гадарладаг, ойлгодог. Тийм биз? Үүнтэй адилхан бид нэр сонсож байгаа юмнуудаа жоохон бодож үзсгээ. Энэ зөв юм ярьж гинөө, хэрэгтэй юм ярьж гинөө, үний юм ярьж гинөө, надтай хамаатай юм ярьж гинөө гэдгийг жоохон бодож үзсгээ бүгдээр. Тэгээд энд юу гэсэн байна вэ? Шийдвэрлэхээр өөрсдөө сонгоцгоо. Энэ үгийг сонсоод сонголтоо хийцгээе. Шийдвэрээ гаргацгаая. Юун сайн гэдгийг дундаа мэдцгээе гэж. Та бүхнийг шийдвэр гаргуулахын тулд би энэ талаас нэг талаас ганцаараа зүтгэд байхгүй. Та бүхэн ч гэсэн сайн бодож үз. Тэгээд дундаа яах вэ? Дундаа мэдцгээе гэж. Та бүхнийг би мэдэх боломжоор хангана. Та бүхэн өөрсдөө шийдвэрээ гаргацгаана гэсэн. Тэгэхээр өөрсдөө шийдвэрээ гаргахын тулд та бүхэн яах вэ? Сайн бодож үзэх ёстой. Библийн бурхан бол хизээч тийм албадлагын бурхан биш. Хин нэг авчирд хүчээр мөргүүлдэг, хүчээр итгүүлдэг ч юм уу. Тийм бурхан биш. Тэр бурхан хүн болгонд сонгох боломжийг нөгдөг. Хүн болгонд чөлөөтэй сонгох эрхийг нөгдөг. Чөлөөтэй сонгох эрхэнд нь бурхан хизээч халдаж байгаагүй. Харин зөв сонголт хийхэд нь бурхан тусалж өгдөг. Тэгэхээр энэ өдрүүдэд та бүхэн яах вэ? Зөв сонголт хийе. Тэхийн тулд та бүхэн сайн бодож үзэх хэрэгтэй. Сайн сонсож үзэх хэрэгтэй. Сайн бодож үзэх хэрэгтэй. Библиэлдээс харах юм бол хүний амьдралын тухай бас ингэж хэлсэн байна. Бүгдээрээ хамт уншийе. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил, хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдүүр уй гашуу дунд өнгөрнө. Тэгээвч энийн ч өнгөрч бид халин одноо. Энд дээрээс харах юм бол бид өхний амьдрал хязгааргүй үргэлжилдэг бас байвал их сайхан байна. Гэхдээ хүний амьдрал гэдэг чинь хязгаартай байдаг юм аа. Тийм ээ? Тэгээ хэдэн жил болдго юм бэ? 70 жил, жоохон эрүүл сарвал байх юм бол 80 жил болдгоо гэж. Зарим хүмүүс нь 70 хүрэхгүй нас орчдөг. Зарим хүмүүс нь 80-аас илүү урт насалдаг. Тийм ээ? Дэлхийн дундаж наслалтуудыг харах юм бол зарим улс орнуудын дундаж наслалт 70 хүрэхгүй. Зарим улс орнуудын дундаж наслалт 80-аас дээш. Тэгэхээр 91 дундаж нь 70-аас 80 наслдаг юм байл да хүн ирнэ. Тэгвэл энэ дээрээс харах юм бол хүний амьдралыг юу гэж гинөө? Хугацаатай шүү гэж. Хугацаатай. Тэгвэл бид бүхэн энэ амьдралынхаа тухай бас жоохон бодож үзэх хэрэгтэй байгаа. Тийм ээ? Та бүхэн магадгүй эмнэлэг дээр яваад очсон чинь таны биед хавдар үүссэн байна. Энэ хавдар нь таны биеэр тархацсан байна. Одоо эмчилгээгүй болсон байна. Одоо 3 сарын хугацаа үлдэжээ. Тэгвэл одоо яах вэ та бүхэн? Бодно үз. Нэр энэ чи юу болж байгаа юм бэ? Би чи ер нь яах гээд амьдраад байгаа юм бэ? Тийм ээ? Удахгүй би ер нь өхвөл хаашаа явах юм бэ? Бодно үз дээ. Тэгтэл эмнэлэг дээр очиж заавал хугацаа заалгах шаардлагагүй. Бидний амьдрал ч угаасаа хугацаатай. Тэгвэл та бүхэн яах вэ? Хугацаа нь болоогүй гэж амьдраад авах уу? Бас бодож үзэх хэрэгтэй. Харах юм бол та яагаад амьдрч байна вэ гэж. Гахаа хүн хоёр хоорондоо ярилцаж гин л дээ. Хүн гахаанаас асуусан. Гахаа чи яах гэж амьдрж байгаа юм гэж. Гахаа хариулахдаа юу хөө? Би эдхийн төлөө амьдрж байгаа шүү дээ. Нөгөө гахаа буцаагаад хүнээс асууж гин. Харин чи яах гэж амьдрж байгаа юм гэж. Тэгвэл одоо та бүхэн тийм асуулт авбал юу гэж хариулах вэ? Эдхийн төлөө амьдрж байгаа юм уу? Үгүй ээ. Ариун гахаатай адилхан хариулт бас хэлэхгүй шүү дээ, тийм ээ? Хинэн ч ирнэ. Тэгвэл одоо бид нар яах гэж амьдарч байна вэ? Та ер нь яагаад амьдарч байна вэ? Бид бүхний эргэн тойронд байгаа бүх зүйлүүд бүгдээрээ бүтээгдсэн зорилготой. Тэр зорилгынхаа дагуу хэрэглэгдэж байгаа. Тэгвэл таны амьдралын зорилго юу? Ер нь яагаад амьдарч байгаа?
Яах гээд амьдарч байгаа. Зарим хүмүүс хариулдаг байна. Үхэж чадахгүй болохоор амьдарч байна гэж. Та бүхэн тэгвэл ер нь яах гэж амьдарч байна уу? Энэ амьдралынхаа тухай та бүхэн ер нь бодож үзсэн үү? За. Харах юм бол бид бүхэн ингэ төрсэн байгаа бүгдээрээ тийм ээ. Уйлаад ингэ төрсэн баг. Уйлахгүй байх юм бол алгадаад ч болтгоо уйлуулж байгаа. Тэгээд иймэрхүү байдалтай ингэ өсөж байгаа тийм ээ. За ингээд бас том болж. Тэгээд сургуульд орлоо. Тийм ээ. За. Биднийг одоо сурж байгаа үед бол нэг 14 жил сурчвал бараг болоод байсан. Сүүлийн үед 2 жил нэмэгдээ бүр 16 жил болцсон баг. Тийм ээ. Сурж нэг өдөр ингэ төгслөө. Тэгээд ингэ сурж байгаа үед юу гэж бодогдох вэ? За төгсчих юм бол нэг болно даа гэл. Тэгээд ингэ төгсчлөө. Төгссөний дараа юу гэж бодогдох вэ? За нэг дажгүй хүнтэй хормоо хийчихвэл болно даа гэж тийм ээ. За тэгээ хормоо хийчлээ. Хормоо хийсний дараа одоо тэгээ шууд аз жаргалтай болох уу? Үгүй шүү дээ тийм биз. Хайр дурлалын үргэлжлэх хугацаанд 4 жил гэсэн. Тийм ээ. Энэ бас нэлээд уртаар нь тавьсан байгаа шүү. Зарим хүмүүсийг 4 жил хүрэхгүй ба. Тийм биз дээ. За. Тэгээд нөгөө энэ хүн л байвал одоо би амьдрах гэдэг энэ хүн байхгүй бол би өөх гэдэг нэг хүнтэй хормоо хийсэн. Тэгсэн чинь удаачгүй юу гэж өөрчлөгдөх вэ? Одоо энэ хүн л байхгүй бол би нэг амарх юмсан гэж. Тийм ээ. Тэгээд ингээ хоорондоо муудалцаад байж байтал нэг мэдхэд яах вэ? Цаг хугацаа өнгөрөөд өгдөг. Цаг хугацаа харамсан сүм шиг өнгөрдгөө гэж ярьж байгаа шүү, тийм ээ. Тэгээд нэг мэдхэд ирчүүд нь ийм сайхан өвөнөр болж байгаа, тийм ээ. Нэг мэдхэд эмэгтэйчүүд нь ийм сайхан эмээнэр болж байгаа. Тэгээд энэ хүмүүс эцэст нь ярьж байна. Цаг хугацаа яаж юм урд өнгөрснийг мэдэхгүй гэж. Тэгээд та юуны төлөө амьдэрсэн бэ? Харин би юуны төлөө амьдарчваа? Үр хүүхдээ үлдээхийн төлөө амьдрав уу? Бусад амьтаж гисэн үр хүүхдээ үлдээж л байгаа шүү дээ. Тэгвэл амьтнаас арай жоохон дээрдэд байгаа зүйл нь юундаа байна? Бид нар бас жоохон бодож үзэх хэрэгтэй. Тийм ээ. Ийм сайхан бүсгүй байсан чинь ийм сайхан эмээ болж байна. Ийм одоо булчинлаг залуу байсан чинь ийм үрчийсэн өвөө болж байна. Тийм ээ. Одоо энэ хүнд бол нэг тийм бусдыг татаад байх юм байхгүй болсон шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхөд ийм л болж байгаа. Энэ өвөө хүүхэд хоёр. Энэ хоёрын дунд ерөөсөө юу байна вэ? Цаг хугацаа л байгаа байхгүй. Цаг хугацааны өмнө өвөө хүүхэд байсан. Хүүхэд цаг хугацаа өнгөрөхөд өвөө л болж байгаа. Тэгээ бид бүхэн яг үнэндээ амьдраад яваад байгаа биш. Бодит байдал дээр бол үхээд явж байгаа хүмүүс. Үхэл гэдэг зүйл рүү багаагаар ойрцоор байгаа хүмүүс. Африкт нэг овг байдаг юм л дээ. Төрсөн хүүхэд 80 настай байдаг. Ямар сони юм бэ 80 настай гэж. Тэгээд яадаг вэ? Цаг хугацаа өнгөрөх чинь нэг нэгээрээ хасагддаг юм. 79, 78, 77, 76, 75. Тэгээ 60, 50, 40, 30, 20, 10. Тэгээ нэгж рүү ордог. Тийм ээ. Тэгэхээр бид бүхэн яг үүндээ амьдраад яваад байгаа хүмүүс юм уу? Үхээд яваад байгаа хүмүүс юм уу? Өдөр өдрөөр бид бүхэн үхэл рүүгээ ойртож яваа хүмүүс шүү дээ. Өдөр өдрөөр амьд болоод байгаа хүмүүс биш ээ. Өдөр өдрөөр үхэл рүүгээ ойртож байгаа хүмүүс. Энд чи юу гэсэн үг вэ? Хизээ нэг өдөр бид бүхэн үхнэ гэсэн үг. Тэгвэл та бодож үзсэн үү? Үхлийн дараа би ер нь хаачих юм бэ гэж. Бид бүхэн цагийн зүг зогсоож чадах болов? Цагийн зүг зогсоож чадах уу? Юу гэж хариулах нь зөв болоо мэдэхгүй болохоор буруу хариулчих вэ гэдээ хариулж чадахгүй нөө. Цагийн зүг зогсоож чадах уу? Чаднаа. Батарейг нь аваад зогсон шүү дээ энэ бол. Тэгнэс дээ. Тий. За. Харин цаг хугацааг зогсоож чадах уу? Чадахгүй бид. Тийм ээ. Энийг бол бид бүхэн зогсоож чадахгүй. Гэтэл яадаг вэ? Энэ ертөнцийн дээр бид бүхний амьдарч байгаа цаг хугацаа хизээ нэг өдөр зогсдог. Хизээ зогсохыг бид нар мэдэхгүй ч хизээ нэг өдөр гарцаагүй зогсож таарна шүү дээ. Тийм ээ. Зарим хүмүүс иймэрхүү байдлаар ингээд одоо цаг хугацаа зогсож байна. Бид бүхний өвж гисэн энэ өдөр хизээ вэ гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ энэ өдөр хизээ нэгэн цагт гарцаагүй зогсож таарна. Өчигдөр өнөөдөр цас нилэн орж байна, тийм ээ. Өчигдөр би налаах руу явсан. Тэгсэн тэнд яаж юм гэхээр замын хажуу руу орсон машинууд хэд байна л. Тэр машинууд орё гэж ороогүй шүү дээ. Би ч гэсэн замын хажуу руу нэг орсон ба. Тэр үед урдаас машин ирж исэн болол нэлээд асуудалтай болох байсан. Тэгээ энэ үхэл гэдэг зүйл хүнд хилж дуудаж байгаад ирдэг юм биш. Заримдаа бас гівгэн тэрэг тохиолдлууд гарч байна. Тэгвэл бид нэр энэ хаашаа явах юм бэ? Энийхээ талаар тав хэрн бодсон. Хүн цагаа үл мэднэ. Шувуу уурханд загас торонд орохын адил хүний хөвгөж хизүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гинэт нүмрэн буудаг юм а гэж. Гівгэнтэл энэ ертөнцөөс явж байгаа тохиолдлууд олон байна шүү дээ. Өнөөдөр бид нар сайхан энийгээд байж байгаа боловч нэг өдөр бүгдээрээ яах вэ? Ийм болох өдөр бид бүхэнд ирж таараа шүү дээ.
Тэгвэл энийхээ талаар бид бүхэн бодцгоосноо уу? Еврейсийн 27 дугаар ишлэл байна. За бүгдээрээ хамт уншийе. Хүн ганц удаа өгөж дараа нь шүүгдэхээр товлогдсон. Эндээс харуул хүн бол нэг удаа гарцаагүй үхэдгээ гэсэн. Бидний дотор үхэхгүй хүн гэж байгаа болов? Байхгүй байхаа тийм ээ. 100 жилийн дараа бүгдээрээ энд уулзъя гэвэл хэдүүлээ уулзах хэдүүлээ? Хэдэн байх вэ? 200 жилийн дараа эндээ уулзъя гэвэл бид нэр дахиад 200 жилийн дараа байх болов? Байхгүй. Хизээ нэг өдөр бид өхөн яах вэ? Энэ үхэл гэдэг зүйлтэй гарцаагүй нүүр тулах байх. Тэгвэл бид нар бас энэ үхэл гэдэг зүйлийн тухай, амьдрал гэдэг зүйлийн тухай, амьдрч яваад үхсний дараа хинтээ уулзах юм бэ? Түүнийхээ тухай бид өхөн бас гарцаагүй бодож үзэх хэрэгтэй. Үхсний дараа амьдрал үргэлжлэх үү? Там диваажин үнэхээр байгаа юу? Үхсний дараа намайг там руу юм уу диваажин руу шилжүүлэх бурхан байгаа юу? Бодож үзэх хэрэгтэй. Манай Монгол хүмүүс ихэвчлэн цагийн тулгч бодоод байдаг. Эсвэл өнгөрснийхэн дараа боддог ч юм. Хүнийг нас барсныхын дараа л диваажин даваачна гэж майн хөгжөөгөөд. Тэгээд ир нь яг диваажинд очиж байгаа болов уу? Тэгвэл бүгдээрээ энэ үхэл гэдэг зүйл бид бүхэнд гарцаагүй ирдэг зүйл учраас нэг удаа сайн бодож үзэх хэрэгтэй. Үхлийн тухай бодно гэдэг ихлээр Монгол хүн амны бэлгээр байдаг. Шал дими юм ярих юм гэж. Тийм биш ээ. Энэ зохиолч Тавгсрангоо ингэж хэлсэн байгаа. Энэ үхэл гэдэг бол хүний амьдралд гарцаагүй ирдэг зүйл юм аа. Хүний амьдралын төгсгөл юм аа. Төгсгөлийг нь бодохгүй ажил хийдэг хүн гэж байна уу? Ашиг олно гэж бодохгүй шууд л бизнес хийдэг хүн байхгүй үстэй. Тэгвэл энэ үхэл гэдэг чинь төгсгөл нь үр дүн юм чинь тэрний тухай бодох ёстой гэсэн байна. Тагин бол За. Зохиолтой үхлийн тухай их байна. Энэ талаар вече ухаантай юм бол зөвхөн үхлийн тухай бодож байгаа гэж би нэгэрдэг. Би маргааш хүн юм аа гэдэг байна. Энэ үхэл гэдэг чинь бол зөвгнөө дуудаа даллаад явах гэдэг шиг. Түлхээд байхад явдаг шиг биш. Зүйл зөксөрөө юм. Тэгэхээр бол үхлийн тухай бодох хэрэгтэй. Юмны төгсгөлийн одоо үгүй альва нэг ажил одоо чи өдөр нь намайг баштаа. Альва хэлсэн ажлынхаа эцсийн үр дүн бодохгүй ажил хийхгүй юм шүү дээ. Тэгэхээр бол би хүний амьдралын эцсийн үр дүнг бичдэг байна. Өөртөө юу хэлсэн юм би бол амгалан. Өөдсөн жил намайг багтаах өв шивэлсэн заяа. Тэнд намайг тэнгэр толгойг нөрхөн, өтөн төлийн нөрхөн, өтгсөн ямаг энэ заяа биш. Биччихсэн. Өөр оршуулах тухай багтлаа. Энэ гайвалаар би өчгөр бүлээн миний бичиж 2 жил болчихлоо. Их сангийн байгандаа тэгээ За энэ үеэлж байна тийм ээ. Би ийм өөрийнхөө үхлийн тухай бүр оршуулгын тухай хүртэл шүлэг бичсэн. Тэрнээс 20 хэдэн жил явж байна гэж. Тийм биз дээ. Тэр үхэл гэдэг чинь бид бүхэн мэдэхгүй болохоор жоохон зүхтаагаад байгаа. Гэхдээ энэ үхэл гэдэг зүйл чинь бид нар дээр гарцаагүй ирдэг зүйл учраас зүхтаах биш. Энэний талаар бодож үзэх нь илүү чухал байгаа байхгүй. Тэгээд энэ үхэл гэдэг зүйлийг ч гэсэн үхсний дараа хаана очих юм бэ гэдгийг шийдвэрлэдэг арга байдаг бол яах вэ? Тэр аргыг нь бид бүхэн олох хэрэгтэй шүү дээ. Бодох хэрэгтэй шүү дээ. Үхсний дараа очиод уулздаг бурхан байна гэх юм бол тэр бурхан үнэхээр байгаа мó үгүй мó бид бүхэн судлаж үзэх хэрэгтэй шүү дээ. Гарцаагүй 100% ирдэг юмдаа бид бүхэн бэлдэхгүй амьдраад байна гэдэг чинь ухаантайгүй биш вэ гэсэн. Тийм үстэй. Зарим хүн дээр нь үхэл ирээ, зарим хүн дээр нь үхэл ирдэггүй байсан бол тэгвэл зарим нь үхлийг бодоход болно. Тэгэхдээ үхэл гэдэг зүйл бүх хүн дээр ирдэг учраас бүх хүн энэ үхэл гэдэг зүйлийн тухай бодож үзэх хэрэгтэй. Тийм ээ. Үхсний дараа тэгвэл бурхан байна уу? Бурхан мэдээж байгаа гэсэн. Бид бүхний эргэн тойронд бурхан гэдэг нэртэй зүйлүүд бас олон байна гэж. Тэгвэл аль нь яг жинхэнэ бурхан юм бэ? Бид бүхэн яг үхсний дараа очиод уулздаг тэр бурхан яг аль нь юм бэ? Бид бүхэн үхээд яваад очлоо. Тэгсэн чинь хэд хэдэн бурхан байж идэм болов? Тэгээ хоорондоо энэ миний хүн гэ болоо цалдаа тэх юм болов? Үхсний дараа яваад очих юм бол нэг л бурхан ба. Ганц л бурхан ба. Ихэнх хүмүүс ингэж ярьж байгаа. Бүх шашин бол уул өдөө явж байгаа зам юм аа. Орой дээр нь бурхантай уулздаг юм аа гэж. Тийм ээ. Тэгэхээр шашныг бол бурхан биш гэж бодоод байна шүү дээ. Харин орой дээр нэг бурхан байгаа гэдэг бол хүлээн зөвшөөрöd байгаа биз? Тэр орой дээр нь байгаа нэг бурхан яг аль нь юм бэ? Тэр бурханд хүрдэг зам яг аль нь юм бэ? Бүх шашнаар явхлаар тэр бурхан дээр очдөг юм уу?
Эсвэл нэг нь л тэр бурхан дээр очдөг юм уу? Бодож үзэх хэрэгтэй. Библиэлдээс харуул. За, Үйлс 17-гийн 24-р ишлэл байна. За, бүгдээрээ хамт уншийе. ертөнц хийгээ түүнд орших бүхнийг бүтээсэн бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдгүй юм аа. Энд дээрээс харах юм бол бүх зүйлийг бүгдийг нь бүтээсэн бурхан байна гэж. Бүтээсэн бурхан. Тэгвэл бүх зүйлийг бүгдийг бүтээсэн бурхан нь жинхэнэ болов? Бүтээсний дараа гарч ирсэн нь жинхэнэ болов? Та бүхэн дотроо сайн бодоод үзээрэй. Иремья 10-ын 10 дугаар ишлэл байна. Хамтдаа уншийе. Харин эзэн бол жинхэнэ бурхан, тэр амьд бурхан бөгөөд мөнхийн хаан, уур хилэнд нь дэлхийг хөдөлж үндэснүү дургуутсыг нь тисэж чаддаггүй. Эзэн буюу энэ Библийн бурхан, бүх зүйлийг бүтээсэн бурхан бол жинхэнэ бурхан гэж. Бусдын тэгвэл ямар бурхан бах вэ? Жинхэнэ гэдэг тодорхойлолтод орохгүй гэсэн. Тэгвэл бүгдээрээ жоохон амархан болчлоо. Юу амархан болчихвоо? Тэгвэл энэ Библийн бурхан жинхэнэ юм бол жинхэнэ гэсэн баримт нотлохыг нь үзье. Жинхэнэ гэсэн баримт нотлохыг нь үзсэн чинь байж байна. Тэгвэл тэр бурханыг мэдээд авчихад бол жинхэнэ гэсэн баримт нотлохоо байхгүй болчлоо. Тэгэх юм бол энэ бурханд итгэх шаардлагагүй гэсэн. Тийм үү? Амархан болчих. Библи дээрээс харах юм бол энэ жинхэнэ бурхан бол өөрөө ам амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг бурхан юм а гэж. Бид нарыг амьд байлгаж байгаа. Бид нарыг амьсгалуулж байгаа бурхан ямар бурхан юм бэ? Тэр чинь энэ Библийн бурхан гэж. Бидний амьдарч байгаа энэ дэлхий дээр хүн амьдрахад тохиромжтой 200 мянган болцол хангагдаж байгаа. Тэр 200 мянган болцлыг бүгдийг хангаж байгаа бурхан хий юм бэ? Тэр бол Библийн бурхан юм а. Бид нарыг амьд байж, амьсгалуулж, тийм ээ, амьдруулж байгаа нь энэ Библийн бурхан юм а гэж. Бас хүн нас барах үедээ хинтээ очиод уулздаг юм бэ? Бид нарыг нас барах үед аль бурхан хүлээж авдаг юм бэ? Энэ Библийн бурхан хүлээж авдаг гэж. Та хүнийг тоос шороонд нь буцаан айлдахдаа хүнийг хүүхдүүдээ буцагтун гэж айлддаг. Хүнийг өхүүлдэг, амьдруулдаг нь хий юм бэ? Энэ Библийн бурхан гэж. Тэгвэл судлаад үзэхэд бол жинхэнэ үү? Баримт нотлохоо байна уу? Судлаад үзэхэд болоо шүү. Номлогч 12-ын 7 дээрээс харуул юу гэж гэнэ үү? Тэгээд би энэ урд байсан газар шороондоо буцаж ам амьсгаа үүнийг өгсөн бурхандаа буцгаач. Хүний ам амьсгал, хүний сүнс буцаад хин дээр очдөг юм бэ? Библийн бурхан дээр очдгоо гэж. Тэгвэл их амархан байна. Энэ Библийн бурхан жинхэнэ бурхан мөн үү, биш үү гэдгийг бүгдээрээ шалгаад үзчих юм бол болно. Тийм ээ? За. Библийн бурхан байгаа, жинхэнэ бурхан байгаа гэдэгт хүмүүс итгэдэггүй. Хүмүүс итгэдэггүй хэд хэдийн шалтгаан байна. Яагаад хүмүүс нь бурхан байгаа, өгсөний дараа бурхантай очиж уулзнаа гэдэгт итгэдэггүй вэ? Яагаад вэ гэхээр хүмүүс буруу хийсэн юм нь ил гарах вэ гэсэндээ бурхан битгий байгаасаа гэж боддог. Дуулал 14-ийн 1-р ишлэл байна. За, хамтдаа уншийе. Мунхаг хүн зүрхэндээ бурхан байдаггүй гэдэг. Тэд завхарцгааж жигшүүр зүйлс хийдэг агаад сайныг үлддэг хүн алгаа. Мунхаг хүн зүрхэндээ бурхан байдгүй гэж боддог. Яагаад вэ? Сайныг үлддэггүй, завхарсан жигшүүртэй зүйл хийсэн гэж. Та хүн бодоод үзтээ. Явж исэн чинь гэрлэн дохион дээр улаан гэрэл асчлаа. Улаан гэрэл дээр яалтгүй явсараад гарчлаа. Цаана цагдаа байгаасаа гэж хүсгүй, битгий байгаасаа гэж хүсгүй. Битгий байгаасаа гэж хүссэн. Тийм биз дээ. Манай энэ Ярамгаас Төв аймаг руу явдаг зам байгаа. Тэр зам дээр заримдаа гიშгэх юм бол 100 хүртэл гიშгэж болдог байгаа. Яг сайхан 100-таа гიშгэжээл цагтаа байгаасаа гэж хүсгүй, битгий байгаасаа гэж хүсгүй. Битгий байгаасаа яагаад гэвэл буруу юм хийх юм бол хариуцлагын ногдуулах хин нэгэн битгий байгаасаа гэж хүсдэг. Үүнтэй адилхан хүн бас гим нүгэл хийж эхлээрээ буруу юм хийцэн гэдгийг мэдж байгаа учраас энэ буруугийн маань хариуцлагыг ногдуулах хин нэгэн битгий байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ байгаа цагдаа байхгүй гэдгээр алга болчих уу? Үгүй шүү дээ. Байгаа цагдаа байдгаараа байж л. Тийм биз? Тэгэхээр хүмүүс яагаад бурхан байгаа гэдэгт итгэдэг юм бэ? Буруу юм хийсэн гэдгийг мэддэг. Буруу юмных нь хариуцлагыг ногдуулах хин нэгэн битгий байгаасаа гэж үздэг. Тийм учраас бурхан байгаа гэдэгт итгэдэг. Бас хүмүүс бурхан байгаа гэдэгт яагаад итгэдэг юм бэ? Яагаад итгэдэг юм бол? Бид өхний эргэн тойронд муу хүмүүс нь сайхан амьдраад шүү дээ. Бурхан байсан бол муу хүмүүсийг шууд аянга цахилгаан захиулаа шууд өхүүлэхгүй яасан. Тийм ээ?
Эргэн тойронд байгаа хүмүүс шууд шийтгүүлэхгүй ш. Тийм болохоор бурхан байхгүй юм шүү гэж боддог. За, номлогчийн үгс 8-ийн 11-р эшлэл байна. Хамтдаа уншийе. Муу үлийн эсрэг шийтгэл цааз тэр дороо гүйцэлддэггүй учраас хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайг үлдэхдээ бэлэн байдаг ачаа. Бид өхөн бодож байна. Бурхан байдаг бол шудраг бурхан байх ёстой. Буруу юм хийсэн хүнийг шийтгэх ёстой гэж. Тэгэл бид нарыг харж байхад буруу юм хийчихээ шууд шийтгүүлэхгүй байгаа байхгүй. Ловер хийсэн хүн харин ч өөрөө илүү сайхан хангалуун амьдраад байх шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо яаж ийнө хүмүүс бурхан байхгүй болохоор л буруу юм хийсэн хүмүүс ингэ сайхан амьдраад байна гэж боддог. Гэхдээ муу үлийн эсрэг шийтгэл цааз тэр дороо гүйцэлддэг. Буруу юм хийх болгонд нь бурхан шийтгдэг. Бурхан яаж шийтгдэг вэ? Цуглуулж байгаа шийтгдэг. Та бүхэн дараа төлбөрт дугаар барьж байна уу? Ярих болгонд чинь шууд утасны төлбөр тэд боллоо гэж бичгүй байгаа сте. Сарын дараа цуглуулж байгаа тий болж байгааз тэрнтэй адилхан энэ ертөнцийн дээр амьдарч байгаа үед чинь бурхан буруу юм хийх болгонд нь шийтгээд бол одоо яах вэ? Бид нэр өөрсдөө ч гэсэн буруу юм зөндөө хийсэн биз дээ. Тэгсэн үгүй юу? Буруу юм хийх болгондоо шийтгүүлсэн бод хилүүдээ айл гэдгийг дэвшсэн байхгүй юу? Тийм ээ? Харин бурхан яадаг вэ? Дараа төлбөрт үйлчлэгээтэй адилхан цуглуулж агаад хариуг нь авдаг. Тийм учраас хүмүүс яах вэ? Нэг буруу юм хийцэг шууд шийтгүүлэхгүй болохоор л тэр хүн дээр шууд аянга цахилгаан буухгүй юм уу? Эсвэл автын осолд орохгүй болохоор нь энэ бурхан байхгүй юм байна ингэж бодоод байдаг. Тэгээ бурхан бол цуглуулж байгаа, төрөмтлүүлж байгаа шийтгдэг. За, бас яадаг юм болоо? Зарим ихэнх хүмүүс бас яадаг вэ? Тэр бурхан ерөөсөө нүдэнд харагдахгүй байна. Нүдэнд харагдахгүй болохоор би тэр бурханд итгэж чадахгүй байна гэж. Хүмүүсээ нүдэнд харагдахгүй юм байдаг гэдгийг бид нэр хэдэн наснаас мэдсэн болоо? Хэдэн наснаас мэдсэн бол? Хүн ер нь 3 орчим наснда тоглоомыг аваа нуучих юм бол энэ миний тоглоомыг нуучлаа гэд мэддэг юм байна шүү дээ. Тэгэхээр 3 настай хүүхэд яаж ийнө? Миний нүдэнд харагдахгүй ч гэсэн байгаа гэдэгт итгэж байгаа байхгүй юу? Тийм ээ. За. 1-р Тимот 6-гийн 16 дугаар эшлэл байна. За, бүгдээр хамт уншийе. Зөвхөн түүндэд хөшгүй мөнх буй бөгөөд хөршгүй гэрэл дотор тэр оршдог. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг. Амен. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй гэсэн. Бурхан байгаа л гэдэг. Гэхдээ бурханыг хэн нэгэн харж чадна гинөө? Чадахгүй гэж. Тэгэхээр зарим хүмүүс бодож иж магадгүй. Тэр байхгүй болохоор л харуулж чадахгүй шүү дээ гэж. Байхгүй болохоор харуулахгүй байгаа юм биш ээ. Угаасаа энэ ертөнцийн чинь харагддаг зүйл гэж байна, харагдахгүй зүйл гэж бас байдаг. Бид бүхний эргэн тойронд байгаа нийт зүйлүүдийг 100% гэж үзэх юм бол нэг 22 орчим өв нь харагддаг. Ширээ сандалч гэдэг юм уу, тийм ээ? Харин 78 орчим өв нь харагдахгүй зүйлүүд. Та бүхэн агаар харж ийсэн үү? Агаар харагдахгүй юм чи байхгүй гэж хэлж чадах хүн байх уу? Тэг хүн ер нь байхгүй, тийм ээ? Та бүхэн гар утсны сүлжээ харж яв? Харуу. Телевизийнхаа нөгөө сольдог суугнуудыг харж яв? Энд UBS-ийн сүлжээ. Энд NTV-ийн сүлжээ. Харж яасан уу? Тэгтээ байдаг үстэй. Харагдахгүй ч гэсэн байгаа биз? Wi-Fi-ийн сүлжээнүүд ч гэсэн байгаа юу? Энд манай Яармагч хулганы Wi-Fi биш үү? Энд хүрээ дууссан юм биш үү? Тэгж харж яасан уу? Хараагүй үстэй. Харагдахгүй ч гэсэн оршдог зүйлүүд олон байдаг байхгүй юу? Тэр бурхан болвол Библиэл дээрээс харах юм бол сүнсээр оршдог юм гэж. Бурхан бол өөрөө сүнс юм гэсэн. Бурхан өөрөө сүнсээр оршдог учраас бид нэр харж чаддаггүй. Тэгэхдээ тэр бурхан байна уу үгүй юу гэдгийг бид өхөн мэдэх боломжтой байхгүй. Тэр бурхан өөрөө сүнсээр оршдог учраас бид нар харж чадахгүй л байгаа юм. Бид нар өөрсдөө бүх зүйлийг бүгдийг харж чаддаг хүмүүс биш шүү дээ. Тийм ээ? Бид нар чи хитрхи ойрох юм байвал харж чадах уу? Чадахгүй шүү дээ. Хитрхи хол байвал харж чадах уу? Чадахгүй тийм ээ? Та бүхний урд одоо бичиг байна уу? Нүүрэндээ тулгаж байгаад уншиж чадах хүн байна уу? Нүдэндээ тулгаж байгаад ойрхон байвал чадахгүй тийм ээ? Холоос бас чадахгүй шүү дээ. Бидний нүд чинь угаасаа бүх зүйлийг бүгдийг харж чаддаг нүд биш байхгүй. За энэ дээрээс харах юм бол нэг юм заан байна. Тэгээ энэ заан дээр нэг юу явж байгаа вэ гэхээр шоргоолж явж байгаа. Тэгээ шоргоолж бодоод байхгүй юм. Заан лыг харчих юмсан. Заан байдаг л гээд байх. Хаанаа байгаад байгаа энэ тэр заан. Хараадахын алуу гараад ир. Тэгээ бодоод. Тэгээд ихс нөгөө шоргоолж ингэ явсан. Ерөөсөө заан харагдахгүй. Тэгээд зүйлд нь шоргоолж бодож ийн. Заан байгаа л гэдээс. Заан байна гэж юу байдгийг. Байхгүй л байхгүй тэр заан. Байхгүй болохоор л харагдахгүй шүү дээ гэж. Гэхдээ бодит байдал дээр энэ шоргоолж зааныг харж чадахгүй. Яагаад? Заан хитрхи том, шоргоолж хитрхи жижиг учраас.
Гэхдээ энэ шоргоолж яг үндэ хаана байж гинөө? Заан дээр байж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн тэр бурхныг харагдахгүй юм чинь байхгүй гэж. Бодит байдал дээр бурхны бүтээсэн дэлхий дээр л амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бидний нүд чинь бүх зүйлийг бүгдийг харж чаддаг нүд биш. Энд дарах юм бол энэ 10 номерын тамирчин байна. Энд дарах юм бол нуруу нэгээд. Дээр нь харсан толгой наашаа харсан байж. Чи яадаг сонин хүн бэ? Дэлхий дээр ч сонин одоо жигтэй хүмүүс олон байх шүү гэж. Гэхдээ харах юм бол энэ дээр нэгээ толгой нь цаана байгаа хүний хүн. 10 номерын тамирчны толгой энэ доор ингээд орцсон. Тонгоцсон байж байгаа. Тийм ээ? Хайл дарах юм бол 13 номерын тамирчны гар ийм урт юм шиг харагдаад байгаа. Тэгэхдээ энэ дунд нь 9 номерын тамирчны гар. За. Энэ таавганд юу харагдаж байна вэ? Юу харагдаж байна? Моро. Тэгж буудахгүй шүү. Эцэг хулгана байгаа зү тэ. Тийм байна уу? Хулгана харахгүй байна уу? Та бүхний нүд ингээ бүх зүйлийг хардаг нүд биш байхгүй юу? Энэ та бүхэн голын цагааныг нь хар л та. Хулгана байгаа зү тэ. Тийм байна уу? Бидний нүд чинь бүх зүйлийг хардаг юм биш. Зөв имийг ч гэсэн заримдаа буруу хардаг. 1 номерын бөөрийнхий, 2 номерын бөөрийнхий байна. Аль нь том байна? Аль нь том байна уу? Нэг нь том уу, хоёр нь том уу? Аль нь том харагдаж байна? Үннээ л хэлэхгүй юу? Нэг нь том харагдаж байгаас. Гэхдээ бодит байдал дээр энэ чи адилхан хэмжээтэй байхгүй юу? Тэгээ бид бүхний одоо нүд гадналтанд байгаа энэ бөөрийнхий нүдээс болоод том жижиг болгож хараад байгаа. За энэ дарах юм бол энэ эргэж гин үү? Эргэж гин үү, ирэхгүй нөө? Ирэхгүй байгаа хүн байна уу? Эргэж байгаа юм шиг харагдахгүй хүн байна уу? Эргэж байгаа юм шиг харагдахгүй хүн байна уу? Тэр хүнийг имлэг явуул шүү. Энд бас хараа зүүн төв байх шиг байсан тийм ээ. Бодит байдал дээр ингэ жоохон хөдлөөд байгаа юм шиг харагдаж байгаас нэг нь харахаар нөгөөх нь хөдлөөд байгаа юм шиг. Яг хөдлөөд байгаа юм шиг рүү харахаар тэр нь бас зогсчод хажууд нь хөдлөөд байгаа юм шиг харагдаад байдаг. Бидний нүд чинь ингэ гажигтай хардаг байхгүй. Бүх зүйлийг бид нарыг харсан ч бодит байдлыг сайн харж чадахгүй. Энэ ерөөс огт хөдлөхгүй байгаа юм шиг байна гэж хүн байна уу? Нэг хөдөлгөөн ингэ нүдэнд нь мэдрэгдэхгүй байгаа хүн байна уу? Одоо бас дахиад имлэг явуулчихгүй гээд хариулт хэлэхгүй байх шиг байна тий. За. Энэ харах юм бол энэ тод хар зурааснууд байгааз. Энэ тод хар зурааснууд тэгшхэн байна уу? Хазгаа харагдаж байна уу? Тэгш харагдаж байна уу? Мөрөө харагдаж байна уу? Тэгш харж байгаа хүн байна уу? Дахиад бас имлэг явуулна шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр энэ юу гэхээр тэгшхэн байхгүй юу? Цаатлын фонноос шалтгаалаад энэ яаж байгаа гэхээр мөрөө харагдаад байгаа. Тэгэхээр бид бүхний нүд ямар нүд вэ? Бүх зүйлийг бүгдийг нь бүрэн харж чаддаг нүд биш. Тийм учраас бид нар бурхныг шууд нүдээр харж чадах уу? Чадахгүй. Тэгвэл бид нар тэр бурхныг яаж мэдж болох юм бэ? Тэр бурхныг бид нар энэ Библи гэдэг номоор дамжуулаад мэдж болно гэсэн. Исая 34:16 дугаар ишлэл байна. За, хамт уншийе. Эзний номоос олоод уншигтун. Тэдгээр амьтны нэгэн ч алга болохгүй, нэгэн ч ижлээ алдахгүй. Учир нь түүний ам альдаж сүнсэн тэднийг цуглуулсан юм аа. Энэ Библийг хэний ном гэсэн бэ? Энэ Библийг эзний номоо гэсэн бэ. Энэ номноос олоод уншаа гэсэн бэ. Унших юм бол бурхан байна уу байхгүй юу гэдгийг мэдэж чаднаа гэж. За. Иохан 5:39-р ишлэл байна. За, хамтдаа уншицгаая бүгдээрээ. Та нар бичвэрүүдэд мөн хэн би гэж боддог тул тэднийг нэгтэлдэг. Тэдгээр нь намайг гэрчилдэг үлээ. За, энэ бичвэрүүд гэж гарсан байгааз. Бичвэрүүдийг нэгтлэхээр намайг гэрчилдэг гэж байна шүү дээ. Энэ бичвэрүүд нь Библийг хэлж байгаа. Библийн дотроо 66 номтой. Энэ Библийн 66 ном нь Есүс Христийг гэрчилдэг юм аа. Библийн 66 ном нь Бурхныг гэрчилдэг юм аа гэсэн. Тэгэхээр бид бүхэн тэр нүдэнд харагдахгүй байгаа Бурхныг яаж мэдж чадах юм бэ? Библи гэдэг номоор дамжуулаад мэдж болно гэсэн. Түүнээс ч бид бүхэн Бурхан минь та хаана вэ? Нэг үзэгдээч гэвэл Бурхан би энд байна гэж гараад ирдэг юм бишээ гэсэн. Тийм ээ? Бид нар нүдэнд харагдахгүй байгаа зүйлүүдийг харж чадна шүү дээ. Мэдэж чадах байхгүй. Бидний гарн дээр зөндөө олон юм байна. Тийм ээ? Тэрийг бид бүхэн микроскопоор дамжуулаад мэдж чадна. Хэрвээ энэ нянга бид нар бүгдийг хардаг байсан бол яах вэ? Хорхыг идэж чадхаа болно бүгдээрээ. Буузыг гараараа идэж гавж идэж чадхаа бас болно. Тийм ээ? Ийм ням байгаа. Бид нар тэрийг микроскопоор мэдж болно. Гар утасны сүлжээ байна. Тэрийг бид бүхэн гар утсаар дамжуулаад мэдж болно. Хол байгаа однууд байна. Бас нүдэнд харагдахгүй. Энийг телескопоор дамжуулаад мэдж болно. Бурхан бас нүдэнд харагдахгүй. Бурханыг харин яах вэ? Библиэр дамжуулаад мэдэж болно гэсэн. Тэгэхээр энэ Библи гэдэг ном чи юу юм бэ?
Бурхныг мэдүүлдэг ном байхгүй юу? Бурхан байна уу байхгүй юу гэдгийг мэдхийн тулд яавал болох юм? Библийг судлаад үзвэл болно. Тэр судлах нь ерөөсөө та бүхэн хэцүү биш. Та бүхэн тийм ээ 2 цаг сайн суугаад, сайн сонсоод, сайн бодох юм бол мэдж чадна. Нэрээ үний юм ярьж гин үү? Энэ нүдтэй холбоотой байна уу? Тэгээ сайн бодоод үзэх юм бол тэр бурхан байгаа үгүйг амархаа мэдж болно гэсэн. Энэ Библиэнд бүгдээр бурханы айлц үгнүүд юм. За, Иремья 31-ээс 2 дугаар ишлэл байна. Бүгдээр хамт уншъя. Эзний үг Иремьяд ирж ийхүү айлдав. Израилийн бурхан эзэн ингэж айлдаж байна. Миний чамд айлдсан бүх үгийг номд бич. Бурхан яасан бэхээр өөрийнхөө иш үзүүлэгч гэдэг хүмүүсээр дамжуулаад энэ Библийг бичүүлсэн. Тэгээ энэ Библийн үгнүүд бүгдээр хэний үг юм бэ? Бурханы үг. Бурхан айлдаад хүмүүс бичсэн. Иремья гэдэг үнд бурхан хэлсэн байна. Миний чамд айлдсан үгнүүдийг бичээ гэд. Тэгээ Иремья бичсэн Иремья ном болсон. Иремья 18-1 дээрээс харуул эзний үг Иремья дээр ирсэн гэж. Исая 38-аас харуул эзний үг Исаяд ирсэн гэж. Йона 1 дээрээс харах юм бол эзний үг Амитай хүү Йонад ирсэн гэж. Хаггай 1 дээрээс харах юм бол эзний үг иш үзүүлэгч Хаггайгаар дамжин гэж айлдсан гэж. Тэгэхээр бурхан үгээ айлдаад тэрийг хэн бичсэн бэ? Хүмүүс бичсэн. Тэр нь юу болсон бэ гэхээр Библи болсон. Юутай адилхан бэ? Адаа энэ хүнийг таних уу? Одоо сүүлийн үед бүгдээрээ таньдаг боллоо, тийм ээ? Нэг хэсэг сураг алдраад байсан. Одоо их танил болж байна. За энэ хүн ингээд юм ярина. Тийм ээ? Энэ хүнийг бас таних уу? Таньнаа, энэ хүнгээ юм ярьлаа. Тэгэх юм бол яадаг юм бэ? Ингээд сэтгүүлчд яадаг вэ? Ингээ өөр хүн ч гэсэн юм ярих юм бол сэтгүүлчд тэрийг нь ярилцлага болгоод бичдэг. Тийм ээ? Тэгээ сэтгүүлчд тэрийг нь бас эмэгтгэдэг. Тэгээ эмэгтгэхэд маргааш нь юун дээр гардаг юм бэ? Сонин сэтгүүл дээр гардаг. Тийм үстэй. Сайтууд дээр ингээ хэвлэгдээд гардаг. Тавигдаа, тийм үү? Тэгэхээр энэ бас яг юутай адилхан бэ гэхээр бурхан үгээ айлдаад бурханы хэлж иш үзүүлэгч нар бичээд Библи дээр гардаг. Ерөнхийлөгч юм хэллээ, сэтгүүлчд бичээд сонин дээр ч юм уу эсвэл сайтууд дээр гарч. Үүнтэй яг адилхан гэсэн. Бичигдэх аргынхаа хувьд яг адилхан. Ерөнхийлөгч хэллээ, сэтгүүлч бичлээ, сонин дээр гараад ир. Бурхан үгээ айлдлаа, иш үзүүлэгч элчнэр бичлээ, Библи дээр гараад ирсэн. Тэгэхээр энэ Библи гэдэг ном нь бурханы айлдсан үг. Бурханы айлдсан үгийг яасан бэ? Хүмүүс бичээд Библи дээр гаргаж ирсэн. За тэгэхээр энэ Библи гэдэг номны түүхийг товчгоо үзцгээе бүгдээр. За Библи нийтдээ хэдэн номтой болоо? Нийтдээ 66 номтой. Хуучин гэрээ хэдэн номтой юм болоо? 39 номтой. Шинэ гэрээ хэдэн номтой юм болоо? 27 номтой. Библи хамгийн анх хизээ бичигдэж эхэлвэ? Манай эртний өмнөх 1500 онд. Одоогоос тооцох юм бол одоогоос 3500 жилийн өмнө Библи бичигдэж эхэлсэн баг. Библи хизээ бичигдэж дуусваа? Манай эртний өмнөх 100 он. Одоогоос 1900 жилийн өмнө Библи бичигдээд дууссан баг. Тэгэхээр энэ Библи бол бараг 1900. Ойролцоогоор тооцоод үзэх юм бол бараг 2000 жилийн өмнө бичигдээд дууссан гэсэн. Тэгэхээр энэ Библи бол өнөөдөр бичигдсэн ном биш. Тэгээ энэ Библи нь ямар ном юм болоо? За Европод хамгийн анх хэвлсэн ном юу байсан бэ гэхээр Библи байсан баг. Та бүхэн Гутенберг гэдэг хүний тухай сонсч байсан баг тийм ээ? Хамгийн анхны хэвлэлийн суур машин бүтээсэн. Энэ хүн яасан бэ гэхээр 1455 онд Европод хамгийн анх Библи хэвлсэн. Тэгээ юу гэж хэлсэн бэ? Үүнээс үнний булаг урсах болно гэж. Тийм ээ? Одоо энэ хэвлэлийн машинаараа Библийг хэвлээд тараахлаар энэ бол үнэн юм аа. Миний энэ хэвлэлийн машин бол үнний булаг болж байна гэж. Тэгэхээр Библи бол хамгийн анх Европод хэвлэгдсэн юм. Библи бас дэлхийд дээр хамгийн олон орчуулгатай ном. За, өөр бас энэ Библи ямар онцлогтой юм бэ? Дэлхийд дээр хамгийн олон хүний уншдаг ном ямар ном бэ? Библи. Бестселлер гэж байгаа шүү дээ. Тийм ээ? Мөнхийн бестселлер юу вэ? Библи. Гэтэл бестселлер гэдэг өөр номнууд гараад ирсэн байгаа биз? Ойлгомжтой учраас Библийг хасч тавьчихж хагаад 2 номерыг 1 номер болгоод оруулсан байна. Хамгийн олон хүний уншдаг ном. За. Бас дээрээс нь энэ Библи гэдэг ном Монгол хизээ ирнэ орж ирсэн болоо. Библигээ тэгэнгүүт манайхан юу гэж боддог вэ гэхээр жоохон харийн юм гэж боддог. Библигээ тэгэнгүүт манайхан юу гэж бодож байна гэхээр одоо саяхнаас Монголд орж ирсэн юм гэж ингэж бодож байгаа. Гэхдээ эндээс харах юм бол Библийн Монгол орчуулгын 710 жилийн ой болсон. Тэгэхээр одоогоос 700 гаруй жилийн өмнө Библи монгол хэлэн дээр орчуулагдсан байсан байна. Бүтэн орчуулгын 170 жилийн ой болсон.
Тэгээ харах юм бол дээхэн үед яадаг байсан бэ гэхээр энэ уйгуржин монгол бичгээр Библийг бичсэн байсан баг. Орчуулсан байсан баг. За. Соломоны Эрдэнэ үгс гэдэг ч юм уу, тийм ээ. Ингээ Библи бол саяхан Монголд орж ирсэн ном биш. 7-800 жилийн өмнө Монголд ороод ирсэн байсан ном. Бид нэр саяхан мэдсэн байж магадгүй. Түүнээс бид бүхний үгдээд сайлэрт мэддэг байсан, зарим нь итгэдэг байсан баг. Бид бүхэн магадгүй Христэд итгэж хүмүүсийн үр удамч байж магадгүй. За энэ дээрээс харах юм бол энэ Жовани гэж хүн байгааз. Энэ хүн 1247-оос 1328 оны үед амьдарч байсан хүн баг. Тэгээ энэ Жовани гэдэг хүн Монголд ирээд тэгээ буцаагаад одоо их нутаг руугаа захиа бичсэн байна. Тэр захиан дээр юу гэж ütсэн бэ? Энэ шарын доотл дээр нөө, тийм ээ. Би татар хэл тэдний гэргэлдэг бичиг үсгийг хангалттай мэддэг болсон бөгөөд тэр хэл бичиг рүү шинэ гэрэг бүхэлд нь мөн дуулал номыг орчуулж гоёмсог үсгээр бичүүллээ гэж. 1300-аад оны үед монгол хэлэн дээр шинэ гэрээ бүхлээрээ дуулал ном орчуулагдсан байсан. Тэгэхээр одоогоос 700 жилийн өмнө яадаг байсан бэ гэхээр манай Монгол улсад энэ Библи ороод ирсэн байсан байна. Тэгэхээр энэ Библи бол гадны ном биш ээ. Саяхан орж ирсэн ном ч бас биш. Энэ 2019 онд нэг ийм үйл явдал болсон байгаа. Ватиканы нууц архиваас түүхэн захидлуудаа авлаа гэж байгааз. Их Монгол улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын паплам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын их хуулбарыг Монгол улсаас Итали улсад зугаа элчин сайд Жамбалд орж хүлээж авсан гэж байна. Тэгэхээр 13 дугаар зууны Монголын хаадын тийм ээ Ромын паплам нартай харилцаж байсан захидлууд одоо ч гэсэн байж байгаа. Энэ Жовани гэдэг хүн ч гэсэн хизээний хүн бэ? 13 дугаар зууны хүн байгаа шүү дээ. Тэгэхээр одоогоос 7-800 жилийн өмнө Монгол улсад яасан бэ гэхээр аль хэдийн Библи ороод ирсэн байсан баг. Тэгээ харах юм бол Чингис хааныг амьдарч явах тэр үед яасан бэ? Их Монгол улсыг бүрдүүлж байгаа 6 аймаг байгаа. Тэр 6 аймгийнх нь 4 аймагт нь Христ итгэл байсан баг. 4 аймагт нь, тийм ээ? Мэрэгдүүд гэж хүмүүс байсан байна. Тухайн үеийн мэрэгдүүд хаагур амьдарч байсан юм. Та бүхэн сэлэнг рүү явхлаар мэрэгд энтер гэсэн юмнууд олон байгаа зү. Одоогийн сэлэнгийн газар нутаг чинь тухайн үеийн мэрэгдүүдийн амьдарч байсан газар байхгүй юу? Мэрэгдүүд Христ итгэлтэй хүмүүс олон байсан. Онгууд гэж хүмүүс байсан байна. Онгуудууд хаагур амьдарч байсан билээ. Өвөр Монголоор амьдарч байжээ. Өвөр Монголд харах юм бол Христ итгэлтэй одоо загалмаатай тийм бусны чулуунууд олон байна. Бас дээрэс нь Хирээдүүд гэж хүмүүс амьдарч байсан байгаа. Хирээдүүд хаагур амьдарч байсан билээ. Хаана байсан билээ? Чингис хаан нөгөө хар булган дахаа хиндэ байшиж өгдөг лээ. Хинд үлээ? Мэдгүй мүү? Яана. Тойрол хаанд байшиж өгдөг штэ. Тийм биз дээ. Тойрол хаан тэр үед хаана байсан юм? Туулын хар жуганд байсан биз дээ. Хүмүүсээ та бүхний амьдарч байгаа энэ голын чин тэр дээд их шугуунд нь байсан штэ. Тийм биз? Хирээдүүд ямар хүмүүс байсан юм? Христэд итгэлтэй хүмүүс байсан штэ. Тийм ээ? Бас дээрэс нь 8 аймаг гэж байсан байна. Одоогийн Ховд аймгийн Мөнх хайрхан сум тийш амьдарч байсан хүмүүс. Ингээд их Монгол улсыг байгуулсан 6 аймгийн 4-д нь Христ итгэлтэй хүмүүс байсан баг. Тэгэхээр энэ Библи гэдэг ном бол ерөөсөө саяхны ном ерөөсөө биш ээ гэсэн үг. Христ итгэл гэдэг бол саяхан Монголд ороод ирсэн зүйл биш ээ гэсэн үг. Дээрээс нь бас гадных гэд гадуурхаад байх зүйл ч гэсэн биш ээ гэсэн үг. За үүнтэй холбоотой нэг бичлэг дүр харцгаая. За. Нууцын мэрэгэн шижийн томоохон төлөөлөл болж дэлхийн түүхэнд бичигдсэн монголчуудын донд загламжны үлдэх Христийн шашин онцгийн дэлхийн үе шаттай дэлгэсний түүхэн болон алмуудын захис гараас уул хатны орсолт зураг археологийн онцлогоос илэрхийлдэг. Майм грейдэнгийн үжилчид хүнд итгэл бишэлтэй байсан баба Рашид ад-Дины содрын чуулган тэмдэглэн үлдээжээ. Тэгээд ахмаач чигээр энэ тэмдэг бол хүндрэлтэй маш их төрсөн. Хамгийн ихний тэмдэг бол улсаа бий зүүн хангасан нутаг зураагийн улсаа хат гэж байна. Энэ төрсөн тэмдэг байна. За энэ тэмдэг бол өнөөгийн Монгол улсын нутгаас гараа хэдэн газраас олдсон байна. Энэ түүхэн тусгасан тодорхой байна.
1242 оны 4-р сарын 15-нд бол 4-р папа Иоанн Католик Монгол руу илгээсэн. Жиран дутуу гэдэг хүн үе хаан папын илгээдэг ахуулгаараа энэ зөвийг зорчээ. За 1200-аад оны үед аль хэдийн Монголд Христ итгэж хүмүүс байсан гэж. Тийм ээ. Та бүхэн тэр хар өрөнгийн мөнгөн модыг бас мэдэх бах тийм үү? Одоо талбай хажууханд тэр музейд байгаа шүү дээ. Орж үзцгээс нүг дээрээ. Тэр мөнгөн модны дээр нь юу байдаг вэ гэхээр бүрээ барьсан тэнгэр элч байж байгаа. Тийм үү? Энд чинь бас Христ итгэлийн тухайн үед Христ итгэл байсан гэдгийн нэг илэрлэл нь. Тэгэхээр энэ Библи гэдэг ном бол Монголд саяхан орж ирсэн ном ерөөсөө биш ээ гэсэн үг. Христ итгэлж гэсэн саяхан орж ирсэн зүйл ерөөсөө биш ээ гэсэн үг. Христ итгэлэхээр гадаад байх гэд бид бүхэн бас шовдрлоод нүд үзүүрлээд байх шаардлага ч гэсэн байхгүй ээ гэсэн. За, үргэлжлүүлээд бас нэг зүйл барья. За, энэ хүний тавг нь тань тийм ээ. Тань. Энэ хүн юун дээр гараа тавьсан байна? Үндсэн хуулийн дээр гараа тавьсан байгаа шүү дээ, тийм ээ. Энэ ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө яадаг вэ гэхээр үндсэн хуулийн дээр гараа тавьж байгаад ингээд тангараа өргөдөг. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр үндсэн хуулинд би хүндэтгэлтэй ханднаа гэдгийг харуулж өгч байгаа байхгүй юу? Тийм үү? За, Монгол улсын ерөнхийлөгч бол тангараа өргөхдөө үндсэн хуулийн дээр гараа тавьж байна. Тэгвэл бусад улс орнуудын ерөнхийлөгч нар юун дээр гараа тавиад тангараа өргөдөг юм болоо? Энэ харах юм бол одоо Буш гэдэг ерөнхийлөгч байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч юун дээр гараа тавиад тангараа өргөж байгаа юм бэ? Библиэл дээр гараа тавиад тангараа өргөж байна. Энд чи юуг харуулж байна вэ? Библиэд би хүндэтгэлтэй ханднаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгээ манайхан болохоор одоо энэ Библиэд итгэлээ гэхээр жоохон доошоо орчлоо гэж бодоод байд юм уу? Юу гэдгийг тэгж бодоод байдаг. Гэтэл бодит байдал дээр харах юм бол Америкийн нэгдсэн улс бүх дэлхийг харж байхад Библиэл дээр гараа тавьж байгаа тангараа өргөж байгаа. Энэ одоо Обама гэдэг ерөнхийлөгч нь бас Библиэл дээр гараа тавиад тангараа өргөж байгаа. Энэ цаанаас нь бэлдээд тавьсан юм биш зүгээр өөрсдөө гэртээ уншижсэн Библи. Энэ Трамп ч гэсэн бас яасан бэ? Библиэл дээр гараа тавиад тангараа өргөж байна. Байден ч гэсэн бас яаж гинөө? Библиэл дээр гараа тавиад тангараа өргөж байна. Тэгэхээр нэг удаа нэг судлаад үзэхэд болно гэсэн. Судлаад үзэхэд бололцооны гэсэн үг. Тийм ээ? Америкийн нэгдсэн улсад Рашмор гэдэг нэртэй уул байдаг. Энэ уулан дээр Америкчууд хамгийн хүндэлдэг 4 хүнийхээ нүүрийг хийсэн. Тэр 4 хүн нь Библийн талаар дандаа ярьж исэн. Жорж Вашингтон гэдэг хүн хэлсэн байна. Библигүйгээр Америкийг захирах боломжгүй гэж. Томас Жефферсон хэлсэн байна. Америк улс Библи дээр оршин тогтнодгоо гэж. Рузвельт хэлсэн байна. Амьдрсан шиг амьдрий, харамсах юмгүй утга учиртай амьдрий гэвэл заавал Библийг судлаарай гэж. Абрахам Линкольн хэлсэн байна. Бурхны хүндрэлтэнд өгсөн хамгийн том бэлэг бол Библи юм а гэж. Тийм ээ. Тэгвэл тэр хамгийн том бэлгийг нь та бүхэн одоо авах гэж сууж байгаа. Хамгийн том бэлгийг нь авахын тулд та бүхэн тэр бэлэг болох Библийг нь судлаад байж байгаа байхгүй юу? Библиэд итгэдэг хүмүүс ямар хүмүүс байсан бэ? Зарим хүмүүс Библиэд итгэдэг хүмүүс за тэгэл нэг тиймэрхүү хүмүүс байдаг байлгүй гэж уучлаарай. Тийм ээ. Одоо 100 модод манай чуулган хаана байсан бэ гэхээр нэг коллежийн хажууд байсан байхгүй юу? Тэгээ коллежийн оюутнууд ч бас хөөхөө. Тэгээ орж ирнэ. Орж ирэхээр сүмгээд ингүүтэл зүгээр капотон дэшегээ явнаа зүгээр хэдэн байна. Тийм ээ. Тэгэл одоо энэ Библийн тухай ярих юм бол ерөөсөө тэр хүүхдүүдийн бодол орж ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ бараг л би бол энэ Библи судлах хэмжээнд бараг доошоо ороогүй гэх гэдэг юм хайший. Тэгээд байгаа юм л да. Тэгээ тэр хүүхдүүдэд би дараа нь хэлсэн. За миний дүүнер та нар худгийн мэлхийний тухай үлгэр мэдэх үү? Гурвалжин худганд амьдардаг мэлхий Тэнгэрийг гурвалжин л гэж бод. Дөрвөлжин худганд амьдардаг мэлхий Тэнгэрийг дөрвөлжин л гэж бод. Бөөрөнхий худганд амьдардаг мэлхий Тэнгэр бол бөөрөнхий л гэж бодно. Мэлхийний ч бас зөв л дөө. Яагаад вэ? Худагнаасаа гараагүй болохоор. Тийм биз дээ? Бид нар ингээ жоохон энэ өөрсдийнхөө сэтгэдэг нь хайрцагнаасаа гараагүй байх юм бол Библи эдэр тэгдэг байгаа. Нэг хөдөөний хүн юу гэж хэлсэн гэхээр би Библийг ч бүр идсэн шүү дээ гэж. Хүү ямар сони яаж идсэн гэдгсэн чинь ахын тамиг ороож татж байгаа тагсыг идчихгүй юу гэж. Тэр хүмүүсийн бодол Библийг нэг үн цэнгүй л гэж бодоод байх шүү. Тийм үн цэнгүй юм сурж байгаа хүмүүсийг үн цэнгүй л гэж ойлгоод байх шүү. Жоохон санаа зовмоор ч гэсэн уучлалгоомоор ч гэсэн нэг талаас нь харах юм бол тэр хүмүүс ч гэсэн жоохон худагнаасаа гарч үзээгүй л байгаа байхгүй. Тэгээ жоохон гараад харах юм бол ямар вэ нөө? Түүний тухай жоохон харцгаая үү тэр. За энэ Колгейт гэдэг хүн энэ хүн Библиэд итгэдэг хүн байсан байгаа. Библиэд итгэдэг хүмүүс ямар хүмүүс байсан юм бэ гэдгийг харъя. Энэ хүн Библиэд итгэдэг байсан. 1806 онд өөрийнхөө компанийг байгуулсан. 1800 онд энэ хүн Колгейт гэдэг хүн
Зөвхөн судалгаа шинжилгээнийхээ салбартаа 2000 ажилтнтай байсан. Судалгааныхаа салбарт. Өнөөдөр энэ Colgate-ийн бүтээгдэхүүнийг нэг өдөрт 800 сая хүн дэлхий дээр хэрэглэж байгаа. 800 сая хүн дэлхий дээр. Дэлхийн хүн амын бараг 1.1 нь хэрэглэж байгаа. Энэ хүн ямар хүн байсан бэ? Христэд итгэдэг хүн байсан. Библиэд итгэдэг хүн байсан бэ. Андре Карнеги гэж хүн байна. Энэ хүнийг дэлхийн төмөрлөгийн хаан гэдэг байгаа. Энэ хүн 2500 орчим уншлагын танхим байгуулсан гэж. Уншлагын танхим гэхээр энэ заа шиг юм жижиг юм биш. Манай Төв номын сантай адилхан тийм том уншлагын танхим байгуулсан. 2500. Карнегиний нэрэмжит театр, их сургууль, судалгааны төв, сургууль маш олон байдаг. Тэгээ энэ хүн нийт хөрөнгөнийхөө бараг 90% нийтийн сайн сайхан соён гэгээр үүсэж зарцуулсан. Дэлхийн төмөрлөгийн хаан. Тэгээ энэ хүн ээж нь ингэж хэлсэн. Чамайг бурхан баян болгоход тэр эд хөрөнгийг өөртөө байлгаж байгаад өгвөл шарааны юм болно шүү гэж. Ичмээр юм болно шүү гэж хэлсэн. Тэгээ тэрнийхээ дагуу энэ хүн яасан бэ? Өөрийнхөө хөрөнгийг нийтэд зарцуулсан. Ялангуяа соён гэгэрүүлэх, соёл, урлаг, боловсрал тийм юм зарцуулсан. Энэ хүн Христэд итгэгч хүн. Wanamaker гэдэг хүн байна. Их дэлгүүрийн хаан гэж. Хэрэглэгчийг хаан дүргэмжилсэн хамт олон гэл хаяа нэг лоозон байж идэг тийм ээ. Тэр өрөөг хамгийн их дэвшүүлсэн хүн. Энэ хүн ч гэсэн ямар хүн бэ? Христэд итгэгч хүн баг. Энэ хүн Америкийн нэгдсэн улсад сайд байсан хүн байгаа. Ерөнхийлөгч нь дуудаад Wanamaker чи сайд хийгээч гэсэн. Wanamaker хэлсэн байна урдаас нь. Би бүтэнсээ өдөр сүмийнхээ хүүхдүүдэд хичээл заадаг. Тийм болохоор би сайд хийж чадахгүй гэж. Ерөнхийлөгч нь уурлаад. Хүмүүс надад мөнгө өгөөд хахуул өгөөд сайд болъё гэдэг хад чамайг үнгүй сайд болгохыг хэр чи яагаад татгалзаад байгаа. Үгүй би бүтэнсээ өдөр сүм дээр очиж хүүхдүүдэд хичээл заа. Ерөнхийлөгч нь дахиад асуусан. Сүмийн чи ажил улсын ажлаас чухал байт юм уу гэж. Wanamaker буцаагаад асуусан. Улсын ажил бурхныхаас илүү чухал байна гэж байх уу гэж. Тэгээ ерөнхийлөгч нь хэлэх үгүй болсон. Хэд хоногийн дараа ерөнхийлөгч нь заалгасан байна. Бүх бүтэнсээ өдөр чам чөлөө өглөө. Тэгвэл сайд хийх үү гэж. Тэгвэл болж байна гэд. Тэгээ сайд хийжсэн юм ба. Энэ хүн хэлсэн. Улаан арьсан хавцтай Библи надад байсан. Тэр Библи намайг өнөөдөр өдий зэрэгт хүргэсэн гэж. Библиэд итгэдэг хүмүүс юм хүмүүс. Та бүхэн Фордын машинууд мэднэ тийм ээ? Та бүхний сайн таньдаг хүн бас Фордын машин ундаг тийм. Энэ Хенри Форд ч гэсэн ямар хүн бэ? Энэ хүн ч гэсэн Христэд итгэгч хүн баг. Рокфеллер ч гэсэн ямар хүн бэ? Христэд итгэгч хүн баг. Тийм ээ? Христэд итгэгч хүн гэхээр тийм ээ заавал бидний бодож байгаа шиг байдгийн биш ээ. Дэлхийд нэр алдраад урсгасан хүмүүс чи ямар хүмүүс байсан бэ? Христэд итгэгч хүмүүс байсан. Энэ Рокфеллер тухайн үедээ яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын газрын тосны зах зээлийн 90% эзэлж байсан. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийн 4/1-ийг эзэлж байсан. Тийм ээ. Тэгээд энэ хүн хэлсэн. Одоо Америкчууд хэлсэн байна. Юу гэж хэлсэн бэ? Бид нар одоо Америкт амьдраад байна уу? Рокфеллерийн улсад амьдраад байна уу гэж. Тийм ээ. Тэгээд энэ хүн бас яасан бэ? Библи уншиж хагаад нефт болсон хүн баг. Библиэл дээр бичигдсэн байгаа хайж хагаад нефт болсон хүн баг. Тэгэхээр энэ Библиэд итгэдэг хүмүүсээ гэдэг чинь зарим нэг хүмүүсийн бодож байгаас бас заримдаа өөр хүмүүс байна гэсэн. За. Энэ Паскал гэдэг хүн байна. Энэ Паскал гэдэг хүн ч гэсэн теологч гэсэн байгааз. Энэ хүн бас Библиэд итгэдэг хүн байхгүй юу? Тэгээд энэ хүн математикч, физикч, теологч юм хүн байсан байгаа. Тэгээд энэ хүн бурханд итгэсэн хүн нь ухаалаг юм уу, итгээгүй хүн нь ухаалаг юм уу гэд тийм одоо зүйлийг амархан ойлгуулсан. За, Паскалийн динчин гэж ийм зүйл байдаг. Бурхан байгаа гэдэгт зарим хүн итгэдэг, зарим хүн итгэдэггүй. Үгсний дараа бурхан байх магадлал 50%, байхгүй байх магадлал 50%, тийм ээ? Тэгвэл аль сонголт нь илүү ухаалаг вэ? 50%, байхгүй байх магадлал 50% юм байна штэ. Итгэхгүй байхад яад юм гэж бодож байна уу? Цагаа тулах юм бол 50% магадлал ч айхтар өндөр магадлал байгаа. За энд нэг юм онгоц байна. Энэ онгоц ямар онгоц вэ гэхээр Солонгос руу өнгөө нисдэг онгоц байна. Визгүй нисдэг онгоц байна. Энд суугаад Солонгост очих юм бол 3 сарын ажлын байраар хангадаг онгоц байна. Суухыг хэдүүлээ. Яваад ирэх юм шүү. Нэг бүрүүсний үн олж аваад хүрээд ирэх юм шүү. Яг уу? Суух уу суухгүй юу? Үнгүй юм бол суух уу? Үннээ л хэлтэй суун өстэй цагаад болвол амар суухгүй юм шиг гэж чимээгөө суугаад их тийм ээ. За тэгтээ бодоод өстэй таа өхөн. Энэ компани нисгсэн онгоцны 2 нислэгийн нэг нь дандаа сүрдэг байвал яах вэ? Тэгвэл суух уу? Гэхдээ 50% магадлалтай юм чи суучаач. Очих чинь билүү яаж мэдэх вэ? Суух уу?
За тэгэхээр 50% магадлал гэдэг чинь ийм өндөр магадлал байхгүй юу? Бурхан байх магадлал 50% гэдэг чинь тийм өндөр магадлалын тухай бид нэр ярьж штэ. За тэгвэл бодож үзье бүгдээрээ. За бурхан байгаа гэдэгт нэг хүн итгэсэнгүй. Тэгсэн чинь бурхан байдаг гэдэгт итгэсэнгүй тэр хүний зүв байлаа. Тэгвэл тэр хүн ашиг байх уу? Үхээд үдсэн бурхан байдгүй. Тэгээ бурхан байгаа гэдэгт угаасаа итгээгүй. Тэгвэл тэр хүнд ямар нэгэн ашиг байна уу? Байхгүй. Тэгээд дуусаа шүү дээ. Харин бурхан байгаа гэдэгт итгэсэн тэгсэн тэр бодол нь буруу байлаа. Тэгвэл одоо яах вэ? Тэгвэл там руу явна шүү дээ. Тэгнэ үстэй. За тэгвэл бурхан байгаа гэдэгт итгэлээ. Итгэсэн чинь буруу байж. Тэгвэл тэр хүнд ямар нэгэн хохирол байх уу? Бурхан байгаа гэж бодоод амьдраадаас өгсөн чинь байдаггүй. Тэгвэл хохирох уу? Хохирохгүй. Харин бурхан байгаа гэдэгт итгэлээ. Тэгсэн чинь тэр нь зүв байж. Тэгвэл тэр хүн хаана очих вэ? Диваажинд очиж шít. Тэгэхээр бурхан байгаа гэдэгт итгэсэнгүй. Тэр нь зүв байлаа ч ашиг байхгүй. Бурхан байгаа гэдэгт итгэсэнгүй. Тэр нь буруу байвал яах вэ? Там руу явж шít. Харин бурхан байгаа гэдэгт итгэлээ. Тэр нь буруу тул яах вэ? Хохироод байх юм юу ч байхгүй. Харин бурхан байгаа гэдэгт итгэсэн үнэн байх юм бол яах вэ? Мөнхийн диваажинд очих юм шít. Тэгэхээр аль сонголтыг хийх нь илүү зөв юм бэ? Тийм ээ? Та хүн өөрсдөө сайн бодож үзээрэй. За тэгвэл бүгдээрээ Библийг нээгээд Библиэс нэг ишлэл уншъя. Библийн эхлэл 1-ийн 1-р ишлэл. Та бүгдээрээ энэ Библиэр дамжуулаад Бурхныг мэдж авах гээд байгаа. Тэгээ Библийн тухай жоохон бодож үзлээ. Библиэд итгэдэг хүмүүсийн тухай жоохон бодож үзлээ. Одоо бүгдээрээ нэг Библийг нээгээд харцгаая. За эхлэл 1-ийн 1-р ишлэл байна. За хамт уншийе. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн гэж байна. Тийм байна уу? Тийм байна уу? Үгүй байна уу? Тийм байна. За тэгвэл бурхан бүтээсэн юм бол бүтээсэн зүйлийн талаар мэдэх үү, мэдэхгүй юу? Мэднэ өстэй тийм ээ. За та бүхэн нэг 100% хийвэл дотор нь юу хийснээ мэдэх үү? Мэднэ өстэй тийм ээ. Үүнтэй адилхан бурхан бүтээсэн юм бол бүтээсэн зүйлийн талаар мэдэх үү, мэдэхгүй юу? Мэднэ. За энд нэг номерын хайрцаг, хоёр номерын хайрцаг байна. Энэ хоёр хайрцгийг би хийсэн. Би хийсэн болохоор дотор нь юу байгааг мэдж байгаа. Тийм үү? Та бүхэн энэний дотор юу байгааг мэдэх үү? Мэдэхгүй. Яагаад вэ? Хийгээгүй юм чи яаж мэдэх вэ? Нэг номерын хайрцагт юу байгаа бол та хүн байна уу? Та бол маргааш кофе авч өгнө шүү. Та хүн байна уу? Юу байгаа бол? Нэг юм байгаа. Энэ дотор юу байгаа вэ гэхээр энэ дотор нэг арслан байгаа. Тэр арслын зоог барьж байгаа. Харцгаа бүгдээрээ. Нилээ хийдсэн юм шиг араас нь хигрээд байгаа юм уу, архираад байгаа юм уу? За. Би энэ дотор юу байгааг мэдэж байна уу? Та бүхэн мэдэхгүй байна те. Би өөрөө хийсэн болохоор мэдэн шүү дээ, тийм ээ. 2 номерын хайрцагт нь юу байгаа бол? Одоос таахгүй хөө те. 2 номерын хайрцагт нь нэг хөөх яст мэлхий байгаа. Харах уу? За. Хөргөн байна уу? Та хүн маргааш ингээ хөөхөн цагтаа хүрээд ирээ заяа. За энийг би яагаад мэдж байгаа юм бэ? Би өөрөө хийсэн болохоор мэдж байгаа байхгүй. Тэгвэл бурхан тэнгэр газрыг бүтээсэн юм бол тэнгэр газрын тухай мэдхүү мэдэхгүй юу? Мэдэн шүү дээ, тийм биз? За тэгвэл Библийг нээгээд бүгдээр харъя. За Библийн Йов 26-гийн 7-р ишлэл байна. За бүгдээрээ дэлгэцэн дээрээс харчих. Библиэсээ хайвал жоох удах бах. Та бүхний урд байгаа Библи дээр байгаа зүйлийг энд тавьсан баг. Йов 26-гийн 7. За бүгдээрээ хамт уншийе. Илжилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг үлгэдгөө. Энэ дээрээс хараад бурхан эзгүй хоосон дээр юу үлгдэг гэж байна уу? Газар дэлхийг үлгэнэ гэж байна. Тэгэхээр энэ хүн төрлөختөн манай дэлхий хоосон юм дээр тогтож байгаа гэдгийг хизээ мэдсэн бол? Хизээ мэдсэн бэ? Уг нь хүн төрлөختөн дэлхий ингээд хоосон юм дээр тогтож байгааг ерөөс төсөөлж чаддаггүй байсан. Заавал доор нь юм тулж явах хэрэгтэй гэж. Бидний энд ингээд хоосон юм дээр тогтдог юм байхгүй өстэй тийм ээ. Нэг юмнаас уйдсан ч юм уу эсвэл доороос нь тулцсан байдаг өстэй. Тэгвэл энэ том газар дэлхийг доороо ямар нэг юм дээр тулцсан байгаа гэж боддог байсан. Гэтэл тэр үед 3500 жилийн Библиэлд юу гэсэн байна вэ? Манай дэлхийг хоосон юм дээр үлгцэн гэж. Тийм ээ нөө.
Эртний одоо энэ итгэгчүүд бас юу гэж бодож байсан бэ? Маш том могон дээр маш том мэлхий байгаа. Мэлхийн дээр заан байгаа. Зааны дээр дэлхий байгаа гэж. Ерөөсөө дэлхий хоосон юм дээр тогтож байгаа гэж бодож чадахгүй. Юу доор нь ямар нэгэн зүйл байгаа гэж бодож байсан. Гэтэл тэр үед яасан бэ? Манай дэлхийг хоосон юм дээр тогтож байна гэд Библиэлд хэлсэн. Энийг одоо хүмүүс яаж мэдв? Юу энэ бурхан яаж мэдв? Библи яаж мэдв? Бурхан өөрөө бүтээсэн учраас дэлхий хоосон юм дээр тогтож байна гэдгийг мэдсэн. Эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдгөө гэж. Хүн төрлөختөнд дэлхий хоосон юм дээр тогтож байгаа гэдгийг хизээ мэдсэн. 1600-аад оны ихэнх үеэр хэн хамгийн анх таамаглал дэвшүүлв? Бид бүхний сайн мэддэг Исаак Ньютон гэдэг хүн таамаглал дэвшүүлсэн байхгүй юу? Тэр хүн хамгийн анхны телескоп зохион бүтээгээд телескопыг жоохон сайжруулад тэгээд бусад гаригуудыг дурандаад тэгээд энэ гаригууд чинь таталцлаар ингээд тогтоод байж идэг юм байна. Доороо юм тулаагүй юм байна. Тэрийг мэдээд манай дэлхий ч гэсэн хоосон юм дээр тогтож байж болох юм байна гэдэг таамаглал дэвшүүлсэн. Хэдэн жилийн өмнө үү? Одоогоос 400 жилийн өмнө. Гэтэл Библиэлд одоогоос 3500 жилийн өмнө дэлхий хоосон зүйл дээр тогтож байна гэж бичсэн. Бурхан тэгвэл хүн төрлөختнөөс хэдэн мянган жилийн өмнө яаж мэдээд хэлээд байгаа вэ? Бурхан өөрөө бүтээсэн учраас. Тэгвэл энэ Библийг судлаад үзэх юм бол ингээд баримт гарч ирж байна. Ямар баримт? Бурхан байгаа юм байна. Библи үний юм байна. Бурхан бүтээсэн юм байна гэдэг баримт гарч ирж байна. Тэгвэл одоо бүгдээр юу гэж бодох вэ? Энэ үнэн байна уу, худлаа байна уу бодж үзэх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? За. Өөр бас Библиэлд энэ газар дэлхийн тухай юу гэж хэлсэн бэ? За. Арах юм бол манай дэлхийг бөөрийн хий гэдэг тухай одоогоос 2600-700 жилийн өмнө хэлсэн байна. Бүгдээр хамт уншийе. Сарцаанууд шиг оршин суугчтай, дэлхийн тойрог дээр тэрэл залардаг, тэнгэрийг хөшиг мэд татаж, майхан мэд дэлгэн оршдог нь тэр юм аа. Сарцаанууд шиг оршин суугчтай, дэлхийн тойрог дээр гэж. Дэлхийг ямар хэлбэртэй гэж гинөө? Тойрог хэлбэртэй гэж. Тойрог гэдэг чинь юу гэлдэг? Бөөрийн хий гэлдэг юм уу? Стоныг авч өгч байна да. Тийм ээ. Тойрог гэдэг чинь юу гэлдэг юм? Нөгөө геометрийн хичээл дээр сурж байсан тодорхойлолтоо одоо тэгээ олон жил болсон болохоор мартсан л баг та тийм ээ. Тойрог гэж юу гэлдэг юм бэ? Нэг цэгээс адилхан зайд байгаа цэгүүдийн олонлогийг тойрог гинэ гэж. Зөө. Зүйтэй сайн байна. Сайн зээжлээд аваарай заяа. За тэгвэл байна шүү дээ. Манай дэлхий тойрог хэлбэртэй гэдэг чинь манай дэлхий гортгоор ингээд татцсан юм шиг тийм хэлбэртэй гэсэн үг юм болов уу? Геометр чинь хавтгаан геометр, октрогон геометр гэж хоёр байдаг тийм ээ. Хавтгаа дээр тойрог хавтгаа дээр одоо адилхан зайд одоо зурчих юм бол тэр тойрог бол. Тэгэхдээ октрогууд адилхан одоо зайд зурчих юм бол тэр юу болох вэ? Бөөрийн хий болно шүү дээ. Тийм үгүй юу? Тэгэхээр манай дэлхий бөөрийн хий юм аа гэдгийг одоогоос 2600-700 жилийн Библиэлд хэлсэн байна шүү дээ. Тэр үед хүмүүс дэлхийг юу гэж бодож ирсэн юм? Манай дэлхий хавтгаа гэж бодож ирсэн. Одоо ч гэсэн зарим хүмүүс юу гэж бодож байгаа вэ? Манай дэлхий хавтгаа гэж бодож байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Энэ хизээний хүнтэй адилхан байна уу? Одоогоос 2600-700 жилийн өмнөх хүмүүстэй адилхан бодож байна. Энэ зарим хүмүүс юу гэж боддог байсан бэ? Энэ нар одоо ингээд дэлхийн гүнд байж байгаад ууланд байгаа нэг нөхөр гараад ирдэг. Буцаад энэ уул руу яваа орчдөг гэж бодож ирсэн байгаа. Энэ эртний Египт хүмүүс юу гэж бодож ирсэн бэ? Манай энэ тэнгэр бол одоо ерөөсөө юм таацтай адилхан байж байгаа. Өндөр уулнуудын орой дээр байж байгаа гэж бодож ирсэн. Тэгээд энэ однууд бол шинэ жилийн гоёлтой адилхан ингээд зүүцэн байж байгаа. Хаяа нөгөө зүүцэн байсан утсан тасрахаараа од арвд юм аа. Иймэрхүү байдлаар ойлгож ирсэн. Тэгтэл тэр үед юу гэж хэлсэн бэ? Манай дэлхий бүгдээрээ тойрог хэлбэртэй юм аа гэж. Тийм ээ. Бөөрийнхий хэлбэртэй юм аа гэж. Тэгээ бурхан яагаад хүн төрлөختнийг мэдхээс хэдэн зуун жилийн өмнө, хэдэн мянган жилийн өмнө дэлхий бөөрийнхий гэдгийг мэдээд байгаа юм бэ? Хамгийн анх дэлхий бөөрийнхий гэдгийг мэдсэн хүн ямар хүн бэ? Магеллан гэдэг хүн биш үү? Тийм ээ. Тэр хүн энэ Европоос гараад баруун тийшээ ингээд усан онгоцоор явсаар гад буцаад Европ руу хүрээд ирчих шүү дээ. Тэгээд яасан бэ? Дэлхий бөөрийнхий юм байна гэдэг санааг дэвшүүлсэн баг. Тийм ээ. Тэгэхээр тэр чинь 16 дугаар зууны үе нэ тэгж байгаа байхгүй. Тэгэхээр одооноос яаж гинэ? Хүн төрлөختөнд дэлхий бөөрийнхий юм а гэдгийг хэдэн зуун жилийн өмнө мэдчихэв. Гэтэл Библиэлд дэлхий бөөрийнхий юм а гэдгийг
Хэдэн мянган жилийн өмнө хэлсэн биз дээ. Яаж Библи мэдээд байгаа юм бэ? Энэ Библи Бурхны ном учраас. Тэр Бурхан өөрөө бүтээсэн нь үнэн учраас. За, үүний дараа бас нэг зүйлийг харъя. Йов 36-гийн 27-оос 28 дугаар ишлэл байна. За, хамтдаа уншъя. Учир нь тэрээр усны туслуудыг дээш тэгдэж, манан будангаас бороог бий болгодог. Үүнийг үйлс доош асхан үлэм заримнаар хүмүүн дээр буулгадаг. Усны туслуудыг дээшээ тэгдэдэг. Тэгээд үйл бий болдог. Үйл нь хүн дээр дахиад бороо болоод ордог. Энд юуны тухай хэлж гинүү? Энэ байгалийн усны эргэлтийн тухай хэлж байгаа байхгүй. Далайн ус дээшээ ууршдаг, тэндээс үйл бий болдог. Үйл нь хүний дээр бороо болоод ордог. Тэгээ нөгөө голын бороо болоод орсон уснууд нь яах вэ? Зарим нь буцаад их газар дээрээс уурчин, зарим нь голуудаар дагж явсараад дахиад далаараа цутгадаг. Тэндээс дахиад ууршдаг. Ингээ байгаль дээр усны эргэлт гэж юм байна. Ус ууршин, тийм ээ. За тэн дээрээс үйл бий болно. Тэгээд тэр үүлнээс яах вэ? Бороо бий болно. Борооны ус нь яах вэ? Явсаар яваа дахиад далаараа цутгадаг. Ийм одоо усны эргэлтийн үйл явц байна. Энэ үйл явцын тухай хизээ хэлсэн бэ? Одоогоос 3500 жилийн өмнө хэлсэн. Гэтэл үүний хүндрэлтийн хизээ мэдсэн юм бэ? 16 дугаар 100, 17 дугаар 100-ны үед мэдсэн баг. Францын эрдэмтэн Эден Мариот гэдэг эрдэмтэн яасан бэ гэхээр 1620-с 1680 онд амьдарч байсан. 17 дугаар 100-д. Энэ хүн яасан бэ? Буцлагсан ус алга болдгүй юм байна. Ус чинь ууршаад буцаад бөөгнөрхлөөрөө буугаад ирдэг юм байна. Үүнийг илрүүлсэн. Ингээд байгаль дээр чинь юм усны эргэлт байдгийн байна гэдгийг хүндрэлтэн одоогоос 400 жилийн өмнө хэлсэн. Библиэлд 3500 жилийн өмнө хэлсэн. Яаж? Библийн Бурхан өөрөө бүтээгч Бурхан учраас. Библийн Бурхан өөрөө жинхэнэ Бурхан учраас. За, үүний дараа бас нэг зүйлийг харцгаая. Йов 28-ийн 5 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Газраас хоол хүнс гарч ирдэг юм. Галаар мэд доогуур нь оволцдог юм аа. Энэ одоо 3500 жилийн өмнө хэлсэн байна. Газраас хоол хүнс гарч ирдэг гэж. Гэхдээ газрын дор гал байдаг. Тэр гал нь зүгээр байж идэг биш, оволцоод ингээ хөдөлгөөнтэй байж идэг гэсэн. Тэгвэл та бүхэн бодоод үзтээ. 3500 жилийн өмнө та бүхэн энийг хараад байж байтал Бурхан газраас хоол хүнс ургадаг. Тэр үнэн тийм ээ. Газраас хүнсний нэг ургаж байна. Газраас одоо өвс ургаж байна, өвсийг мал идэж байна, малыг бид нар хүнсэндээ эргэлждэг тийм үү? Бидний хүнстэй холбоотой зүйл газраас гарч ирж байгаа. Тэгтэл Бурхан үргэлжлүүлээд энэ газрын дор гал байгаа гэлээ. Тэгвэл та бүхэн итгэх үү? Газрын дор гал байгаа юм бол тэгвэл энэ гол ус яга буцлахгүй байгаа. Утаа гарч ирэхгүй байгаа яагаад? Тэгж бодогдно үстэй. Гэтэл бодит байдал дээр харах юм бол яаж байгаа вэ гэхээр манай дэлхийг алим гэж үзэх юм бол алимны хальстай адилхан хөрсөн давхар байна. Тэрнээс дотогш байгаа ихэнх нь гал байна. Дэлхийн дотор юу байна вэ? Гал байгаа шүү дээ. Тэгээ бүр дэлхийн дотоод зүмд очих юм бол 6000 Цельсийн гал байгаа шүү дээ. Тэр дэлхийн дотор ч гал байгаа байхгүй. Тэр гал нь бас яадаг юм бэ гэхээр зүгээр байж идэггүй, эргэлдэж байдаг. Эргэлддэг. Тэр гал эргэлддэг учраас тектоник хавтангуудын хөдөлгөөн гэж бий болдог. Тэгээ газар хөдлөлтүүд бий болдог. Зарим газар тектоник хавтангууд хоорондоо мөргөлдөө дээшээ уул нуруу бий болдог. Зарим газар тектоник хавтан хоёр дээшээ хөдлөх юм бол тал хөндөй бий болдог. Тэр газар луу далайн ус төрж орж ирдэг. Энэ дэлхийн дотор чинь гал байна. Тэгээ тэр гал нь бас яаж гинэ вэ? Эргэлдэж байна шүү дээ. Үүнтэй холбоотой нэг бичлэг харъя. It happens because hot rock rises, heated by the Earth's core. Near the surface, the rock spreads in two directions and goes sideways. It begins to lose heat. Eventually, the much cooler rock sinks back down. Энэ гал эргэлдэж байна уу? Эргэлдэж байгаа биз? Энийг одоо хүндрэлтийн хизээ мэдсэн. 1900-аад оны ихэнх үеэс мэдсэн байна. Одоогоос 100 орчим жилийн өмнө гэсэн үг. Хүндрэлтийн энийг 100 жилийн өмнө мэдж байхад Библиэлд 3500 жилийн өмнө хэлсэн байна. Яаж мэдээд байна? Яагаад гэвэл бүтээсэн учраас. Тийм ээ. Тэгээд энэ дэлхийн дотор юу байгаа вэ гэхээр дэлхийн дотор одоо ингэж гал байгаа. Тэр гал нь эргэлдэж байгаа. Тэр гал эргэлдэж байгаа учраас юу бий болдог вэ гэхээр соронзон орон гэж юм бий болж байгаа.
Энэ соронзон орон гэдэг юм байгаа учраас өнөөдөр бид нар амьд байна. Хэрвээ соронзон орон байхгүй байсан бол яах вэ? Бид нар бүгдээрээ хойхлогдсон байна. Тийм ээ? Та бүхэн хуухалсан өвчүү идэх дуртай юу? Хуухалсан толгой ширээдэх дуртай юу? Соронзон орон байхгүй бол бид нар бүгдээрээ хойхлогдсон байгаа шүү, тийм. За. Одоо энэ нар байна. Нар дэлхийн хоёр хоорондоо 150 сая км-ийн зайтай байгаа. Гэтэл яаж байгаа вэ гэхээр нарнаас хүчтэй шуурганууд ингэж ирдэг. Тэгтэл тэр нарны хүчтэй шуургануудыг юу хааж өгдөг юм бэ? Дэлхийгээс гарч байгаа энэ соронзон орон гэдэг юм нь хааж өгдөг. Тэгээ дэлхийн дотор ингэж гал эргэлдэж байгаа. Эргэлдэж байгаа учраас энэ соронзон орон байна. Хэрвээ нөгөө гал нь эргэлдэхээ болчвол яах вэ? Соронзон орон байхгүй болчихно. Тэгвэл нарны шуурганууд шууд дэлхий рүү орж ирнэ. Тэгвэл бид нар бүгдээрээ шатцгаана гэсэн. Бүгд шатна. Тэгэхээр бид нар бол энэ соронзон орны тухай мэдээч. Соронзон орон байгаа болохоор амьд байгаагаа ч мэдээгүй. Дэлхийн дотор тэр соронзон орон гал эргэж байгаа учраас соронзон орон байгаа гэж мэдээгүй. Гэтэл Библиэлд одоогоос 3500 жилийн өмнө дэлхийн дотроо галтай. Тэр гал нь эргэлдэж яадаг юм аа хэлээд өгсөн байна. Яаж мэдээд байгаа юм бэ? Бурхан өөрөө бүтээсэн учраас мэдж байгаа. За. Үүний дараа үргэлжлүүлээд нэг зүйлийг бас нэг жоохон бодож үзцгээе. Йов 12-ын 7-оос 8 дугаар ишлэл байна. За. Хамтдаа уншийе. Харин одоо аратан амьтдаас асуу. Тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шуудаас асуу. Тэд чамд хэлж өгөг. Эсвэл газар дэлхийтэй ярилц. Тэрээр чамд сургаг. Далайн загас чамд тунхаглаг гэж. Аратан амьтдаас асуу. Тэнгэрийн шуудаас асуу. Ажиглаад үзээ гэсэн үг. Ажиглах юм бол бурхан бүтээсэн гэдэг нь ойлгомжтой байгаа гэсэн. За. Тэгээ бүгдээрээ нэг амьтныг жоохон судалж үзцгээе. Ямар амьтан бэ гэхээр энэ туулаа гэдэг амьтан. Туулаа та бүхэн мэднэ тийм ээ? За. Библиэлд туулааны тухай ингэж хэлсэн байна. Лев 11-ийн 6 дугаар ишлэл. За. Хамт уншия бүгдээрээ. Түүнчлэн туулаа хэдийгээр сэвсээ хивдэгч ац туурайтан биш учраа та нарт бузар болгоо. Энэ бурхан Израилийн ард түмэнд идэж болдог хоол, идэж болдгүй хоолныхын тухай хэлсэн байна. Тэгэд ямар амьтныг идэх юм бэ? Сэвсээ хивдэг салаа дуурайтай амьтыг идэрэй гэсэн баггүй. Тэгтэл энэ туулааны тухай хэлэхдээ бурхан юу гэсэн бэ гэхээр туулаа сэвсээ хивдэг шүү гэж хэлсэн байна. Тийм ээ? За тэгэхээр энэ туулаа гэдэг амьтныг яадаг гэж нү? Сэвсээ хивдэг гэж байгаа байхгүй. Тэгээд сэвсээ хивдэг амьтны хоол боловсруулах эрхтний тогтолцоо гэж байгаа шүү дээ, тийм үү? Сэвсээ хивдэг амьтад. Тэгээд сэвсээ хивдэг амьтдын энэ хоол боловсруулах эрхтний тогтолцоог нь үзсэн байна. Тэгсэн чинь үнэхээр олон эрхтэнтэй. За жишээ нь энэ хонь гэдэг амьтан байна, тийм үү? За улаан хоолоо явуулаа. Тэгээ гүзээ, хэрхнэг, сархинэг, ходоод, 12 нуглаа гэдэс, нарийн гэдэс, олгой, тэгээд бүдүүн гэдэс. Ийм олон эрхтэн байдаг байна шүү дээ. Сэвсээ хивдэг амьтдад. Та бүхэн мал гаргаж үзсэн үү? Малын дотор арилгаж үзсэн үү? Зарим нь үзсэн байх, зарим нь үзээгүй байх, тийм. За. Би ч гэсэн хөдөөний хүүхэд учраас зөндөө олон мал гаргаж үзсэн байна. Ийм олон эрхтэн байдаг. За тэгээд одоо нөгөө туулаа гэж чинь бас сэвсээ хивдэг гэсэн тийм ээ. Тэгвэл туулааны гидсэн дотроос ийм олон эрхтэн байх ёстой ш сэвсээ хивдэг амьтан гэсэн юм чинь. Тэгээд туулааны нөгөө хоол боловсруулах эрхтнийг үзсэн чинь улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, мухар олгой шулуун гэж дуусаа. Нөгөө хэрхнэг байхгүй, сархинэг байхгүй, олгой байхгүй, зөндөө олон юм байхгүй болсон. Тэгээ хүмүүс энэ өөр гайхсан. Юу гэж гайхсан бэ? Хүү энэ Библи ч үнэнгээ үздэй. Нөгөө Библиэл дээр чинь туулааг сэвсээ гэдэг хивдэг гэсэн яалаа. Энэ гиз дотрын хараач туулаа сэвсээ хивдэггүй юм байна шүү дээ. Тэгээ туулаа ингээ харахаар сэвсээ буцаа гулгиж гаргаж ирээ хивж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс тэр үес Библиэл дээр худлаа юм байд юм биш үү гэж утсан байна. Гэтэл яасан бэ? Хүн төрлөختөнд туулааг жаахан судлаад үзсэн чинь туулаа сэвсээ хивдэг юм бэ. Яадаг юм бэ гэхээр туулаа эхлээд идсэн өвс тэжээлээ боловсруулад баагаад баасныгаа дахиж идээд тэгээд дахиад баахлаарэ тэр чигээр нь гаргадаг байхгүй. Тэгэхээр туулаа яаж гинөө? Сэвсээ хивж байна шүү дээ. Тэр хүн төрлөختний мэдхгүй зүйлүүд, хүн төрлөختний мдээгүй байсан зүйлүүд ч гэсэн Библиэл дээрээс харах юм бол бичигдсэн байдаг. Амьтдын тухай ч гэсэн. За үүнтэй холбоотой нэг бичлэг харъя. Үзэж тав хүн сайн байна уу? Уулзсанаа гадар байна. Цэцэгхэн том тулаа байна. Өнөөдрийн бичлэгээр тулаа өөрийнхөө сэвсийг мэддэг. Тулааны хоол боловсруулах системийн талаар мэдцгээе.
Нэлээд удаа доош томгоо бүгчин бэлэн 7 мэгжгүй цэцэг. Цэцэгэн одоо яг юу хийж байгаа юм бэ? Илүү тодорхой ажил нь хараарай. Тэгж байснаа амын хөдөлж нэг зүйл идэж байгаа үстэй. Тэр өөрийнх нь баасажээ. Тулаа өөрийнх нь баасыг идэж буй сэвсэг хийж байгаа хэрэг. Тэгвэл одоо тулаа ямар шат дараалал өөрийн хоолой боловсролыг хацаа хөө. Энэхүү хоолой бол тулааны улаан хоолой. Тулаа шүдэрээ бодлон залгиж буй хоол хүнс дамждаг зам гэсэн үг шүү дээ. Эдсэн хоол нь улаан хоолойгоор дамжин хотод руу очино. Энд харагдаж буй хоолой бол улаан хоолой. Зарилсан хоол хотод руу орж хоол боловсруулах ширүүтэй боловсруулдаг. Түүний дараа цэвэрлэгдэн ялгагдаад нарийн гинц рүү очино. Одоо харагдаж буй хоолой бол тулаан нарийн гинц. Энэ хэсэгт хоол хүнсний эслэг хасагдан үлдсэн илчлэгийг шингэн боловсруулдаг. Нарийн гинцийг дамжсан эслэг тулаан бүлүүн гинц рүү шилждэг. Энэ үед жижиг хэмжээний эслүүд бухар болохоор шилжиж сэвс болж том хэмжээний эслүүд нь түүний идсэн бусад хог хаягдах үс тоос шороо гэх мэттэй хамт бүлүүн гинц байлаа. Хатуу бүргийн ялгадас болон биеэс гадагшилдаг. Тулаан бухар болохоор хотоодоос баруун 10 дахин том бөгөөд хоол хүнсийг эслүүлж сэвс болгодог онцгой өвөрмөц хоол боловсруулах системтэй байдаг. Уг сэвс нь уур, В витамин, К витамин зэрэг их хэмжээний шинэ тэжээлийг агуулгад зогсохгүй. Тулаа өөрийн сэвсээ дахин эзнээр шинэ тэжээлээр нөхөж чаддаг гэжээ. Ийхүү өвөрмөц хоол боловсруулах үе шатаа дамжуулан эзэн хоол хүнснээсээ шинэ тэжээлийг маш их хэмжээгээр шингэн авдаг. Товчондоо бол тулаа хатуу бүргийн ялгсаас гадна зөөлөн сэвсийг гаргадаг гэжээ. Түүний иддэг ялгдас болох зөөлөн сэвс нь охин баас бос. Шинэ тэжээлээр баялаг тулаа өөрийнх нь тусгай хоол байгаа биз. Зүүн талд буй энгийн ялгдас бол баруун талынх нь тулаан сэвс байна. Энгийн ялгдас нь том хэмжээний эслүүд болон үс зэрэг хог хаягдал байдаг бол харин сэвс нь жижиг хэмжээний эслүүд мухар олгоод эсэлдэж бий болсноор бас болж 2-3 см хэмжээтэй зөөлөн усан үндэсний үртэй адилтгтэй ногоонгийн бүрэлдэхүүнтэй байна. Тулаан сэвсээ ийхүү хэвгүй бол шинэ тэжээлийн төдөлд орох аюултай тул гаргасан сэвсийг нь шууд идүүлэх эсвэл хоолнд нь хожиж үл сайн ба. Тулаа сэвсийг хивж гэнэ үү? Хивж байна. Тийм ээ. Гулгиж гаргаж ирээд биш. Бааж гаргаж ирж байгаа сэвчдэг байх нь шүү дээ. Тийм ээ. Хивдэг байх нэ. За тэгэхээр энэ амьтдыг харсан ч гэсэн хүн төрлөختөн мэдэхгүй байх үедээ эргэлзээд байсан зүйл мэдээд эхэлсэн чинь яаж гэнэ үү? Яг л Библиэлд бичигдсэн дагуу зөв байгаа байхгүй. Тэгэхээр Библиэлд яагаад ингэ хэлж чадж байгаа юм бэ? Яагаад вэ гэхээр Библийн бурхан өөрөө бүтээгч бурхан нь учраас. За тэгвэл хүний тухай ч гэсэн бас бүгдээрээ жоо бодож үзсгэе. Хүнийг тэгвэл хэн бүтээсэн болоо? Тийм ээ. За Эхлэл 2-ын 7 дугаар ишлэл байна. За хамтдаа уншийе. Тэгэхэд эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бодгаал болжээ гэж. За бурхан хүнийг бас яасан болоо? Бурхан бүтээсэн юм аа гэж. Хүнийг юугаар бүтээсэн болоо? Хүнийг шороогоор бүтээсэн юм аа гэж. Тийм ээ. За хүнийг шороогоор бүтээсэн гэдэг ихлээр хүмүүс заримдаа жоохон хүлээн зөвшөөрдөг. Явж шороогоор байгаа дахтаа яах вэ гэж. Тэр хүмүүсийг бас жоо ойлгож байгаа. Яагаад тэр хүмүүс шороогоор бүтээсэн гэхээр дургу байгаа юм болоо? Магадгүй жоохон байх үедээ шороон царайтай ч гэдэг юм уу, тийм ээ? Халтар царайтай ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм жоо сонссон юм шиг ба. Тэр нь жоо өөрт нэмзэг тусаад байдаг шүү. Тийм ээ? Бодит байдал дээр яадаг юм бэ? Байгалийн гаралтаа нийтдээ 92 элемент байдаг юм байна л да. Тэр 92 элементийн энэ 86 элемент нь хөрсөнд байдаг нэ. Тэгвэл тэр 86 элементнээс 47 нь хүний биед байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүний биеийг элементийн түвшинд аваад үзэх юм бол юу вэ? Шорооны нэг хэсгээ гэсэн үг. Хөрс шорооноос хүнийг бүтээсэн гэж. Тийм ээ? Тэгэхээр хүний биеийг ч гэсэн бурхан, хүнийг ч гэсэн хэн бүтээсэн болоо? Бурхан бүтээсэн юм аа. Харах юм бол энэ одоо шороо байла. Хүүхдүүдэд өгөх юм бол энэ шороо хэлбэртэй шороо бол. Тийм ээ? Адилхан одоо энэ шороо байх юм бол энийг ваарчинд өгөх юм бол тэндээс ваар гарч ирж байна. Адилхан шороо байла. Электроникийн одоо хүмүүст өгөх юм уу эсвэл компанид өгөх юм бол тэндээс чип гарч ирнэ. Адилхан шороо байла. Бурхны гарт очивол юу болох вэ? Бурхан түүгээр хүнийг бүтээсэн байна. Тэгээ бурхан хэлсэн байна. Хөрс шорооноос уралсан дараа нь яасан бэ гэхээр амин амьсгалыг үлээж оруулсан гэж. Бурхан хүнийг
Зүгээр шороогоор биеийг нь бүтээгээ зогсохгүй амин амьсгалтай бүтээсэн гэж. Тэгээ амин амьсгал нь ороод ирсэн чинь хүн амьд болсон гэж. Тэгэхээр хүн биетэй сүнстэйгээ байж иж амьд байдаг. Шороогоор бүтээсэн байлээ тэр үед амьд байгаагүй. Тэгээ дараа нь яасан бэ? Амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд байдгаа л болсон байна. Амин амьсгалыг үлээгээд оруулсан чинь хүн амьд болж байна. Тийм ээ. За тэгэхээр хүний энэ биеийг химийн элементээр нь судлаад үзэх юм бол шороо. Гэхдээ хүн зөвхөн шороогоор бүтээсэн биетэй юм уу? Үгүй ээ. Харин яасан бэ гэхээр шороогоор биеийг нь бүтээсэн бас амин амьсгал буюу сүнсийг нь үлээгээд оруулахад хүн амьд болсон гэж. Тэгэхээр энэ тэнгэр газрыг хэн бүтээсэн юм бэ? Бурхан бүтээсэн. Энэ ан амттыг хэн бүтээсэн юм бэ? Бурхан бүтээсэн. Хүнийг ч гэсэн хэн бүтээсэн юм бэ? Бурхан бүтээсэн. Гэхдээ энэ хүнийг бүтээхдээ бурхан яасан бэ гэхээр арай жоохон бусад амьтдаас өөрөөр бүтээсэн. Яаж юугаараа өөр юм бэ? Хүнийг зөвхөн амин амьсгалтайгаар бүтээсэн баг. За. Тэгээ харах юм бол энэ Библи дээрээс харуул хүний биеийн бүтцийн тухай ингэж хэлсэн байна. Сүнс, сэтгэл, бие гэж. Тэгэхээр бурхан хүнийг сүнстэй, сэтгэлтэй, биетэйгээр бүтээсэн. Тийм ээ. За энд нэг юм бичлэг байна гэсэн бүгдээрээ түр харцгаая. Дуу заавал байх шаардлагагүй. За. Энэ ягаад амьд үлдэж вэ? Бие сүнс хоёр нь цуг байгаа учраас. Тийм ээ. Тийм учраас аюулгүй бүсээ сайн зүүж байгаараа гэж штэ. Тийм ээ нөө. За. Тэгэхээр эндээс харах юм бол хүнд бие байдаг, сэтгэл байдаг, сүнс байдаг гэж. За хүнд сүнс байгаа. Бас дээрээс нь сэтгэл байгаа. Бас бие байгаа. Бие, сэтгэл, сүнс байдаг учраас хүнд ингээд энэ биений хэрэгцээ, сэтгэлийн хэрэгцээ, сүнсний хэрэгцээ гэж. Бие байгаа учраас хүн хоолны дур хүсэл байна, цанган даарна, тийм ээ? Ийм зүйл. Сэтгэл байгаа учраас хүн мэдлэгтэй байхыг хүснэ, сэтгэл хөдлөл байна. Ямарваа нэгэн зүйлд найдана, тэрийгэ түшин, тиймэрхүү зүйлүүд болдог. Амьтдад ч гэсэн сэтгэл хөдлөл байгаа шүү дээ, сэтгэл байгаа. Тийм ээ? Тэгээ хүнд бас юу байдаг юм бэ? Хүнд бас нэг зүйл байдаг нь сүнс юм аа. Сүнс байгаа гэдгийг бид нар яаж мэдх юм бэ? Хүн өөрөө сүнстэй учраас хүн шашин шүтдэг. Тийм ээ? Шашин шүтэж байгаагаар нь хүн сүнстэй юм байна гэдгийг бид нар мэдж бол. За, харах юм бол Паул Арипагийн дунд зохицож инхүү гэлв. Афины ирчүүдээ та нар аль бүхнэрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа гэж. Тэгээ хүнд юу байдаг вэ гэхээр энэ шүтлэг гэж юм. Ямар нэгэн тийм төрийн шашингүй улс орн гэж байна уу? Байхгүй. Хүнд сүнс гэдэг юм байгаа учраас хүн заавал шашин шүтдэг. Айд сандрахтаа ч юм уу, бурхан минь гэдэг ч шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүн ямарваа нэгэн тийм тулгамдсан нөхцөл байдалд орох үед хин нэг нь надаас илүү далд оршиж байгаа, надад туслах хин нэгэн байгаа. Ийм одоо бодол бид хүнд байдаг. Тэгэхээр хүнд юу байгаа вэ? Шашин шүтлэг юм. Тэгээ хүн одоо чинь овооны хажуугаар өнгөрөх юм бол тийм ээ 3 сигналдаад өнгөрдөг ч юм уу хэдэн чулуу тавьчаад өнгөрч байгаа юм шүү дээ, тийм ээ. Гэтэл мал амьтад овооны хажуугаар бэлчгээрээ тэр чулуу нэмэх үү? Нэмэхгүй шүү дээ. Дээгүүр нь гараад заримдаа баагаа шээгээл яваад гэж байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр мал амьтанд юу байхгүй вэ? Шүтлэг гэж юм байхгүй. Харин хүнд юу байна вэ? Шүтлэг гэж юм байна. Хүмүүс ярьдаг би шүтлэггүй гэж. Тэр худлаа. Дайнд явах юм бол бүх хүн шүтлэгтэй байдаг гэж. Бурхан минь би өстой ээж дээр очино. Бурхан минь би эхнэр хүүхэд дээр. Тийм ээ? Хүн болгон шүтлэгтэй байдаг. Тэрийгэ заримдаа нууж л байгаа юм. Тэр хүнд ийм шүтлэг байна. Энэ юуны илрэл юм бэ? Хүн бол сүнстэй юм а гэдгийг илрэл. Хүнд бас юу байдаг юм бэ? Мэс чанар гэдэг юм байдаг. Энэ мэс чанар нь тэр хүнийг яадаг вэ гэхээр заримдаа зөвтгдөг, заримдаа буруутгадаг. Энэ мэс чанар бол ерөөсөө тухайн хүний өөрийнх нь талд хизээж ордог. Тэдний мэс чанарч хамт гэрчилж бодол санаа нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг гэж. Хилсээр гүтгэгдлээ мэс чанар өмгөөлнө шүү дээ. Чиний буруу биш дээ. Санаа зовлтгоо гэж, тийм ээ? Энэ мэс чанараас заримдаа буруутгадаг үстэй. Буруу юм хийчихэд одоо магтуулах үед буруутгах нь чи ичээч өөй дотроос тэгдэг үстэй.
Мэс чанар бидний талд орох уу? Орохгүй. Мэс чанар биднээс салж явна гэж байх уу? За миний мэс чанар чи намайг олон жил зовлоо. Өнөөдөр чи гэртээ байж. Би нэг явчаад ирье. Тэгвэл явах байж ах нэг мэс чанар нь. Тийм асуудал байхгүй. Юу ч бодсон бидний дотор биднээс өөр хин нэг байгаа. Яагаад вэ? Хүн сүнстэй учраас. Бурхны дуураас нь сүнстэй учраас хүнд мэс чанар байна. Бас дээрэс нь хүнд сүнс байгаа учраас юу байгаа вэ? Сүнс байгаа учраас хүн мөнх амьдрахыг хүсдэг. Хүний дотор энэ сүнс байдаг учраас хүн мөнх амьдрахыг хүсдэг. Тийм учраас энэ дээрээс харах юм л юу гэж нөө? Хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ гэж. Хүн дандаа мөнх амьдрахыг хүсэж идэг. Тийм учраас хүүхдүүддээ мөнхтэй нэр өгж шít. Энх мөнх, эзэн мөнх, тийм ээ? Мөнх жаргал, мөнх баяр, баян мөнх ч гэдэг юм уу, тийм ээ? Мөнх цэцэг, мөнх туяач гэдэг юм. Мөнх баясгалан гэдэг юм. Яагаад хүүхдүүддээ тийм нэр өгöd байгаа юм? Хүн өөрөө энэ сүнстэй учраас мөнхийн зүйл хүсэж идэг. Тэгээ дуу хүртэл байдаг үстэй. Мөнхийн ус гэж байдаг бол ханаас ч гэсэн олох юмсан. Миний ээж настай хүн хайртай ээжтэй өгөх юмсан гэж. Тийм ээ? Энэ яагаад энэ мөнхийн тухай бодоод байна вэ? Хүн ер нь 4-5 нас хүрээд ирэх юм бол мөнхийн тухай бодож эхэлдэг юм. 7-8 настай хүүхдээс тэгвэл бүр илүү тод суудаг юм. Яагаад хүн мөнхийн тухай бодож байна вэ? Хүний дотор сүнс байгаа учраас. Тийм ээ? Урт наслаад одоо тийм ээ дэлхийн одоо генест бичигддэг ч юм уу урт настай хүмүүсээс ч ярилцлага авдаг. Та одоо дэлхийн хамгийн урт настай хүн боллоо хэлэх юм юу вэ? Амьдрал богинохон байна гэж. Танд одоо хүсэх юм юу вэ? Дахиад жоох амьдрмаар байна гэж. Тэр хүн 200 наслуу сэтгэл ханах уу? 500 наслуу ханах уу? 1000 наслуу ханах уу? Ханахгүй шүү дээ. Хүн болж игэл мөнхөд л амьдраад л баймир. Яагаад тийм сэтгэл байна вэ? Сүнс байгаа учраас. Эмээ өвнөр үхээд үгүй гэжэл маргааш нь үрхийн имлэг дээр очиод даралтныхаа эмийг аваад тийм ээ тэгж байгаа шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Үхээд үгүй гэдэг нь худлаа л байхгүй юу? Тийм ээ. Болж игэл амьдраад баймир байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүнд юу байдаг юм бэ? Сүнс гэдэг зүйл байдаг. Үүнтэй холбоотой нэг бичлэг харцгаая бүгдээрээ. Хэмжээд үзсэн чи ялгаа гарч ийн гэж байгаа биз? Бас одоо сүүлийн үед яаж байгаа вэ гэхээр энэ ангаах хөгжөөд клиник хөхөл гэдэг юм байна. Тэгээд тархиндаа ч юм уу, зүрхэндээ ч юм уу ингээд хагалгаа хийлгэсэн хүмүүс. Тэр хүмүүсийг хагалгаа хийлгэхийн өмнө хагалгааны ширээнийх нь дээр тавцан тавиад тавцангийнхын дээдл дээр дээшээ харуулад бичиг тавьчихдаг. Тэгээд хагалгаа хийгээд дууссаны дараа тэр дээр ямар бичигтэй цаас байсныг та мэдсэн үү гэхэд тэгэхээр зарим хүмүүс хэлж байгаа. Тийм бичигтэй цаас байлээ гэж. Дээшээ харуулаад тавьсан тэр бичгийг доор нь хагалгаа хийлгэж байгаа тэр хүн яаж унших вэ? Зарим хүн биеинд нь хагалгаа хийж байгаад өөрийнхөө биеэс гараад өөрт нь яаж хагалгаа хийж байсныг харж байсан гэж байна. Тэгээ бүр ийм багжаар надад ийм имчилгээ хийсэн гэдэг хэлж байгаа. Тэр юу гэсэн үг вэ? Хүнд сүнс байна гэсэн үг. Сүнс байна. Тэгээд ийм зүйлийг ганцхан хүн мэдрээд байгаа юм биш. Дэлхийн хаа сайгүй ярьж байгаа. Ангаа ухаан хөгжиж байгаа учраас. Хараагүй хүн бас одоо осолд орсон. Тэгээ хараагүй хүн осолд ороод тэр үед хамгийн их юмыг харсан гэж байна. Төрөлхийн хараагүй хүн байсан учраас хүмүүс ярьдаг асуудаг нэ. Чи төрөлхийн хараагүй юм чинь хав харанхуул байдгүй гэж. Тэгээ нөө төрөлхийн хараагүй хүн нь хав харанхуу гэж юу байдгийг ч мэддэггүй гэж. Гэхдээ осолд орсороод үхэл амьдралын зааг дээр очисон тэр үедээ бүх зүйлийг харсан гэж. Энэ юу байгаа гэдгийг илрэл вэ? Сүнс байгаа гэдгийг илрэл. Тэгэхээр хүний дотор юу байгаа вэ? Сүнс байна. Бурхан өөрөө сүнс юм. Тийм учраас Бурхан өөрөө хүнийг бүтээхдээ яасан бэ гэхээр өөртөө адилхан сүнстэйгээр хүнийг бүтээсэн. Эхлэл 1-ийн 27 дугаар ишлэл байна. За, хамтдаа уншийе. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ирэмээр нь бүтээжээ. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн гэж. Царайгаа дуурайлгаж бүтээсэн гэсэн үг биш. Тийм ээ? Өөрийнхөө дүр төрхөөр гэдэг нь Бурхан өөрөө сүнс гэж байна. Тийм ээ? Бурхан бол сүнс гэж байна. Сүнсэнд бол ясмах байдаггүй гэж байна. Тэгэхээр энэ Бурханыг дуурайсан гэдэг нь юу хэлж байгаа юм бэ? Бурхан өөрөө сүнс учраас Бурханыг дуурайсан сүнстэйгээр хүнийг бүтээсэн юм а гэж. Ээж өхөр байгааз өөрийгөө дуурайсан охин ээж нь хайрлах уу, хайрлахгүй юу? Хайрлна шүү дээ, тийм биз? Аав хоёр байгааз
өвчөөд төрсөн юм шиг нөхдөд байгаа биз? Тийм ээ нөө. Тэгвэл өөрийгөө дуурайсан хүүхдээ аав нь хайрлах уу? Ер нь өөрийнхөө хүүхдийг хайрлах уу? Хайрлана биз? Үүнтэй адилхан бурхан бол сүнс. Бидний дотор ч гэсэн бурханыг дуурайсан сүнс байгаа. Тийм учраас бурхан бид бүхнийг ч гэсэн үнэнхээр хайрладаг. Өөрийгөө дуурайсан хүүхдийг өөрийнхөө хүүхдийг эцэг эх нь юугаар солихгүй шүү дээ. Үүнтэй адилхан бурханыг дуурайсан сүнстэй хүмүүсийг бурхан юугаар ч солихгүйгээр үн хүндтэд үздэг. Исая 49-ийн 5 дугаар ишлэл байна. Хамт уншийе. Би эзний мэлмид алдар хүндтэй, надад бурхан минь хүч болсон. Эзний мэлмид алдар хүндтэй гэж. Бид нар бол энэ ертөнцийн яахтар алдартай хүмүүс биш ээ. Гэхдээ бурханы өмнө бол алдар хүндтэй гэж. Хичнээн алдаргүй хүн байсан ч гэсэн аав ээжтэй ямар ах вэ? Алдартай хүнээс л илүү үнцэнтэй байгаа шүү дээ. Тийм биз дээ? Тэгэхээр энэ ертөнцийн амьдарч байгаа бидний хувьд бол бурханыг дуурайсан сүнстэй хүмүүс учраас бурханы өмнө алдартай хүндтэй хүмүүс юм а гэсэн. Тэгэхээр энэ одоо 7 хоногийн турш яах вэ? Энэ 7 хоногийн турш та бүхэн энэ семинарыг дууссан сайн сонсоод үз. Сонсож үзээд намайг үнэхээр алдаршуулад намайг хүндэлдэг тэр бурхан байна уу? Өөр баримт нотлогоо байна уу? Сонсоод үз. Тэгээ үнэхээр тэр бурхан намайг алдар хүндтэй гэж үзээд миний төлөө юу хийсэн бэ гэдгээ та бүхэн өөрсдөө шалгаад үз. Тийм ээ? Би эзний мэлмид алдар хүндтэй гэж. Годомжинд нусоогоожлоод байж байгаа хүүхэд ч гэсэн аав ээжийнхээ хувьд бол юугаар солихын аргагүй хүүхэд нь байгаа шүү дээ. Тийм биз дээ? Үүнтэй адилхан энэ ертөнцийн бид бүхнийг хэн нэгэн өөр хүн юу ч гэж дүгндэг байсан бэ? Бурханы өмнө бол юугаар солихгүй үн цэнтэй байхгүй. Яагаад? Бурханыг дуурайсан сүнстэй учраас. Царайлаг юм уу, мөнгөтэй юм уу, толгойтой юм уу тэрэндээ биш. Бурханыг дуурайсан сүнстэй учраас хүн болгон үн цэнтэй. Очир алмаз гэж юм байдаг тийм ээ. За боли алтнаас эхлэе. Алт гэж юм байдаг тийм ээ. Мэдхүү. Мэдэн тийм ээ. Алт яагаад үнэтэй байдаг вэ? Алт болохоор боддог юм нь ажиллаж гинэ үү? Жохон зуураад байна уу? Алт яагаад үнэтэй байдаг гэхээр ховор болохоор. Илбэг байсан бол үнэгүй шүү дээ. Тийм үгүй юу? За. Тэгвэл алтнаас очир алмаз илүү үнэтэй. Яагаад тэрвэ? Бүр ховор болохоор. Тийм үү? Тэгвэл очир алмазнаас та бүхэн илүү үнэтэй. Яагаад вэ? Цорын ганц болохоор. Та бүхний хурууны хээ ганц, нүдний солонгон бүрхөвч ганц, та бүхний үнэр ганц, та бүхэнд ерөөсөө ганц юмнууд их олон ба. Бурхан та бүхнийг ямар их үнцэнтэй вэ гэдгийг чинь ойлгуулахын тулд цорын ганц бүтээсэн байхгүй юу? Яагаад вэ? Бурхан та бүхний дотор бурханыг дуурайсан сүнс. Та бүхэн бол бурханы өмнө алдартай хүндтэй хүмүүс. Тэрийг ойлгоорой, ухаараарай гэсэнтэй энэ ертөнцийн цор ганц бүтээсэн байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн бол тийм үн хүндтэй хүмүүс. Тэгэхээр энэ одоо өдрүүдэд яах вэ? Та бүхэн сайн бодох хэрэгтэй. Тэгээд одоо яах вэ? Өөрийнхөө үн хүндийг ухаарах хэрэгтэй. За сүүлчийн ишлэл байна. Бүгдээрээ хамт уншийе. Үн хүндтэйч үл ухаарах хүмүүс бол үхэж мөхөх адгуустай адилаа. Уг нь бол үн хүндтэй. Тэрийг ухаарсан ухаараагүйгээр ялгаа гардаг гэж байна. Тийм ээ? Ухаарахгүй бол яах юм бэ? Ухаарахгүй бол мал амьтнаас нэг ялгаагүй амьдрна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Мал амьтан бол нэг хосоо олоод үр төлөө өлдөө игээл дулаахан одоо орон байртай тийм ээ идэх хоолтой тэгэл болчдөг шүү дээ. Гэтэл хүн бол энэгээр сэтгэл ханддаг. Ийм зүйл байсан ч цаана юм нэхэгдэж яадаг. Тэгэхээр хүн бол үн цэнтэй, үн хүндтэй. Тэгэхээр өөрийнхөө дээр үн хүндийг яах вэ? Ойлгох хэрэгтэй, ухаарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та хүн сайн сонс, сайн бодож үз. Тэгээд өөрөө хичнээн үн хүндтэй юм бэ гэдгээ сайн ойлгож ухаарах хэрэгтэй. Хамтдаа залбираад тэгээд өндөрлцгөөё. Биднийг хайрладаг бурхан минь баярлалаа. Өнөөдөр таны үгийг сонсох боломжийг олгосонд баярлалаа. Толгой өхөн залбирж байгаа хүн нэг үрчлэн бурхан автаа хамт байж сахиж хамгаалж өгөөрэй. Бурхан таны өмнө хичнээн үн хүндтэй гэдгээ ойлгож ухаарахт нь та тусалж удирдах өгөхийг хүсэж байна. Буцах замыг нь бас бурхантаа сахиж, маргааш ирэх замыг нь ч гэсэн бурхантаа сахиж хамгаалж өгөөрэй. Биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.